Багтаа бол нэлийн махлаг бондгор охин байлаа. Дандаа толгойг маань нийлж өсгөөгүй. Гэтэ аав маань болохоор намайг гала амлахын ихний тоглолтыг хийтэл намайг хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээ миний охин зүгээр л хуйлч болчихоо. Тэгээл гараал араас 5 минутын дараа ээж аав нь өнгөрчлөө. Энэ ураа албаа ануу ингээл найл гэж ярих юм аа. Нэрээ би энийг өөрчлөх ёстой болов. Би жоохон иршүүд ярьж үзье. Тэгээд охтуудтай зүгээр энэ хүндээ нууцхан шивнээ хэлгээд хинч намайг юу ч гэсэн би яг л өөрөө ягаан өнгөнд дуртай бол ягаан өнгөө сонгоё. Ер нь 6 өстой болсон байна уу? Одоо би 40 гарсан байна уу? Хамаагүй би нөхөртөө л хэрэглэнэ. Яагаад би тгийж явж болохгүй гэж би бас дотроо жаахан охин байж болно шүү дээ. Нэг олон хүүхд төрүүлчихэл тэр хүүхдүүдийнхээ талаар ойлголтгүй, хайрын хилэнч мэдэхгүй тий. Хүүхдүүдтэй цаг гаргахгүй, анхаарахгүй бол тэр олон хүүхд төрүүлээд яах юм бэ тий. Тэгээ би анх нөхөртөөгөө танилцчаад аавраа уншлаганд оруулчихсан байхгүй юу. Гой сайхан эмэгтэйг хайрлаг өгнө. Дараагийн эмэгтэйгийн гоо сайхнаас дахиад нэг л өдөр байдна. Өөрөө хүүхдээ төрүүлдэггүй, тэгчхээр төрүүлсэн. Үнэ халгаа илгэсэн зүйл байдаг. Hot Mic Diaries-ийн 3 дугаар улирлын тайзны засалт дээр Монгол Ван хамтарч ажиллаж байгаа. Монгол Ван нь 100% монгол залуучуудын гараар хийж бүтээгддэг бүх түүхийдээ Монголоос авч үйлдвэрлэдэг гэдгээр онцлог байгаа. Мөн хүний биед ямар ч цөрөг нөлөөгүй гэдгээрээ хэрэглэгчдэд илүү таалагддаг. Hi dear Hot Mic Diaries. Өнөөдөр би 1-р ангид нэг англи хэлний сургалтанд явж исэн би. Тэгээ тэр сургалтанд манай сургалтын газар ирээд дуулж исэн. Тэгээд дуулаад хажуугаар зөргтөө миний хацарнаас ингэчээд ямар хөөрхөн охин бэ гэж хэлжсэн ихчиг. Авэдэрч сууж байна. Сайн байна уу? Сайн байна уу? Та тэрийг сандаг уу? Та санахгүй байх л та. Айгу олон англи хэлний сургалт хийсэн юм бэ? Happy Guys билүү? Тийм үү. Би 1-р анги гэрч 2006 онд. Та тэгээд ингээд дуулчаад амар өндөр өсгийтэй тэгэл ингээд skinny jeans мэстэй амар гоёч дуулчаал тэгэл бүр ингээд харж байгаад тэгэл би албаар таныг нэг анги руу орчоод нэг юмнуудаа тавьчаа гарч ирсэн байхгүй юу. Тэгээ би яг тэр ангийнх нь хаалганых нь үүдэнд албаар хажуугаар зөрүүл миний хажуугаар зөрнө гэдэг мэдээд тэгэл дуус дуусныхан дараа ингээд байжсэн чи хажуугаар зөрөхтэй та миний хацрыг ингэж хэлдэг. Яас хөөрхөн охин бэ гэж оржсэн. Ямар хөөрхөн юм бэ? Одоо тийм ингээ хамт. Тийм том болсон. Гэхдээ энийг юусэн анх удаа одоо ярьж ин тий. Хойлонд чи урднаас уулзчихсан. Бас хамтдаа бүр тийм бэлтгэл хийгээд ковидын үед бас цар тахлын үед бас маш гоё урайлга антер хийгээд хамтарч ажиллаж байсан шүү дээ. Ямар гоё юм бэ? Нэг сонсох үнэхээр тааламжтай. Яг яадаг гэж энэ тэнд манай Рубигийн насны хүүрхөө охтууд дандаа яг тантай таарлажсэн, сургууль дээр иржсэн, та тэгэхэд яг ингээ хацраас илжсэн ингээ хэлдэг байхгүй юу? Тийм та зүгээр хүүхдийн саныг ингээ гоё хөөрхөн мэдрэмж өгч явцдаг гэсэн ч тий. Тэр тэгтээ зүгээр өөрөө нөгөө бүр жоохон байхасаа хүүхдэд хайртай байсны одоо үйлдэлүүд нь яваад байсан юм шиг байна. Тэгээл цагаан сар магаан сараар жоохон бахтай айл дорхор айлын хүүхд хараа сууж идэг гэсэн. Өөр юм анхаарахгүй. Энэ айгүй хөөрхөн хүүхдэд нагийг хараа сууж идэг тийм хүүхд байсан гэдэг. Тэгэл хөөрхөн дэлхий мэлхийгээл одоо зөндөө олон хүүхдтэй хамаарч хөөрхөн дэлхийдээ болж явцсан. 6 сарын 1-нд тиймэр гоё юм тий. Тэгээ би 1-р ангид мангид өөрийгөө нэг хөөрхөн мөрхөн гэж бодохгүй. Тэгэл манай ангийн бус тогтууд ингээл айгүй хөөрхөн. Тэгэл яг тэгжсэн чи та миний хацарнаас хөөрхөн охин бэ гэсэн чи за анаа өгч хөөрхөн гэж байгаа юм чи би хөөрхөн юм байж бодчихсон. Хөөрхөн байлгүй яг манай Руби. За тэгээд өнөөдөр намайг бас ийм гоё тий тэмдэглэлтэй урьж оролцуулж агаад бас их баярлалаа гэж хэлмээр байна. Би бас үзэгч нь болсон. Тэм болохоор цаг зав гаргаад энэ гоё шин тайзыг нь хүндлээд ягаан хувцлаад хүрээд ирлээ. Баярлаа. Хоёлаа өнөөдөр гоё дарс сууж ярилцсанаа. За энэ дарс маань болохоор World Wine Domaine de la Boom гэдэг дарсны Розен ягаан дарс нэгаа. Хоёлаа өнөөдөр үнэхээр гоё ярилцлага хийх юм төлөө. За. Cheers. Энэ бүр бас айгуу сайн юм аа гэж. Түүхийн дахиж ярина. Чихэрлэг байна. Амтын бас жаахан мэдээд байгаа. Яг энэ вайн дээр тусгаалan бас нэг контент хийжсэн. Тэгээ өнөөдөр бас ингээд яг ороод ирсэнд баярлж байна. Яг тэгвэл дахиж тааралтай байхгүй юу? Тийм үү? Тийм, дахиж тааралтай. Вайн бас тухтай уух ч юм уу цаав гарахгүй л байгаад байлаа. За одоо илаа гоё ихнээс нэхэлнэ. Одоо таныг ээж, ихнэр, дуучин тэгээ ингээд бизнес вумен гэдэг талаас нь биш зүгээр л уран холбоо гэж юм бэ. Ямар одоо үзэл бодолтой хүн юм бэ? Тэгээд тэр талаар нь гоё яриулмаар байгаа. За та хаан төрсөн бэ? За би Говь Алтай аймгийн Бэгэр сумд төрсөн. Ээж аавынхаа нутагт ээж аавынхаа танилцсан өвөө эмээгийнхаа нутагт төрсөн байдаг. За тэгээд бага насндаа ер нь ямар хүүхэд байсан? Одоо
жоохон иршүүд ч юм уу, эсвэл айгуу дуугуу ч юм уу, ер нь мөрөөдөл зөрөөдөл гэд. За бага насны хувьд бол ер нь даруухан охин байсан. Жахан ичимхий талдаа тий. Тэгээд зун болгон зуны амралтаараа өвөө эмээ дээрээ Говь Алтай аймгийн Бэгэр сумд очиж ер нь өвөө эмээгийнхаа мал аж ахуйд бас жаахан тус нэмэртэй байхыг хүсдэг юм охин байлаа. Тэгээд нэм идэхэд л 9 сар болчихно. Тэгээл нэг бор охин хотод орж ирэл цайрах гэж нилээ юм болно. Тэгээл цуслан явж үзээгүй хүүхэд насандаа. Тэгээ манай аав цагдаагийн байгууллагт их олон жил ажилласан. Цуслан яваад яах юм бэ? Өвөө эмээ дээрээ зун очоод цэвэр агаартай хам бол ядаж эрүүл мэндэд нь хэрэгтэй. Зуны туршид сайхан сүү цагаан идэгээ идчих гээд. Тэгээл яг нэрэ зуны цагт сүү цагаан идэгээ иддэг. Тэгээд хөдөө мал аж ахуйтай их ойр байсан. Тэгэл өглөө бас жимэтигээ 5 цагт үхрээсэн. За тэгэл 5 цагаас хойш орой 22 цаг хүртэл ер нь болоод малчны амьдрал дуусахгүй их ажилтай. Тэдгэрийн тэгэл чадан ядаа имээтэйгийн хамт хилцээл сүүлдээ бол нилээ сурмгаа одоо охин болол имээдээ бүр ингээд илүү тусалдаг охин болсон. Тэгээд манай эмээ өвөө болохоор улсын аварга малчин. Тийм өвөө маань улсын аварга малчин, аавын манай. За тэгээд эмээ маань болохоор улсын аварга сайлчин гэд. Тийм аавын талынхан маань болохоор хүний их юмч өвөө маань, эмээ маань болохоор уртын дуучин хүн байсан. Тэгээд өвөө эмээгийн бас нэр хөдөлмөрч одоо байдал биднийг бас тий хүмүүжүүлж байгаа тэр арга хэлбэр нь бас их нөлөөсөн юм болов. Одоо ингээ харахад ер нь бол зүгээр сууж чаддгүй. Тэгээд тэр хүмүүжил төлөвшөл бас амьдралд бас их хэрэгтэй байсан гэж одоо хардаг болохоор цуслан явж чадаагүй дэ тухайн үед жаахан гонхтой байсан боловч одоо харахад бол таалагддаг. Харамсах зүйл байхгүй. Харамсах зүйл байхгүй яг үнэ. Тэгээд дээрэс нь мал аж ахуйтай хөдөө тэр ахуйтай хамт байсан хүүхдүүд ч юм бас харшилгүй байд юм байна. Тэр японочдын хийсэн нэг судалгаагаар харахад бол ер нь ингээд малын бууц гэдэг зүйл чинь ингээд харшлаасаас урьдчилан сэргийлэх нэг талын одоо ерөндөг ч юм уу тийм зүйл байд юм байна. Тэгээд ямар нэгэн харшил байдаггүй. Тэгээд тэр одоо хөдөлмөр гэдэг зүйл суралцаад их одоо хувь нэмэртэйс учраас яг тухайн цаг үе маань одоо миний хувьд бол маш том дурсамжийг агуулж идэг. Тэгээд зуны үйлрэлд эмээ өвөө дээрээ тэгээ хотод байхдаа аав ээж дээрээ. Хотод байхдаа ээж аав дээрээ. Тэгээ аав ээж эмээ өвөө хоёрын хүмүүжил одоо тантай харьцах харилцаа ер нь ямар хуу ялгаатай байна? Ер нь бол нэг ялгаатай биш. Манай аав болохоор яг цагдаагийн хүн. Тэгээд ээж маань болохоор яг биднэрт жаахан хатуу шаардлага тавьдаг байсан. За ер нь бол орой 8-аас хойш болоод гарахгүй тий. Заавал онц сурах хэрэгтэй гэдэг ч юм уу. Тухайн ээж нарын нэг тийм хандлага байдаг штэ. Тэгээл дэвтэр дээрээ баг таарах юм бичих юм бол яагаад ингэж бичив гэдэг ч юм уу тий. За үнэлгээ муу авах юм бол ийм байж болохгүй гэдэг ч юм уу. Нилээн тийм өндөр шаардлагыг тавьдаг байсан. Тэгээ яг тухайн үед бол хүүхэд юм чинь бас ингээл жоохон гондож таних юм байна штэ. Тэгтэл нөгөө ээж аав маань ингээд бас дандаа толгойг маань нийлж өсгөөгүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй болгоогүй амьдралд одоо тий хүн өөрөө амьдрах ёстой, хөдөлмөрлөх ёстой, сайн сурах ёстой тий одоо их хүний тэр үр хөвгтөө өвдөгш хүмүүжүүлэх тэр хүмүүжлийн суурийг бас сайн тавьж өгсөн учраас одоо л ээжтэй үргэлж талархдаг. Тэгээд манай 6 хүүхдийг манай ээж одоо өсгсөн. Надтай хамт, миний хантай хамт өсгсөн учраас би бүр ээжтэй ингээд үргэлж талархаж явдаг. Та айлын том уу? Айлын том. За дүүтэй болох юм байсан бэ? Айлын ганц байж байгаа дүүтэй болох. Ер нь аль бид нар нөгөө нэг насны зөрүүтэй учраас тийм би ч гэсэн өөрөө бас нэг насны зөрүүтэй ер нь хүүхдүүд төрүүлсэн. 4 жилийн дотор 5 хүүхэдтэй болсон шүү дээ. Манай хадам аав гайхдаг байсан. Би ингээд 4 жилийн дотор 5 сайхан ингээд охинтой олчлаа гэд. Тэг хүний амьдрал тийм зүйл болтгол юм билэ. Бидний хувьд бол яг одоо найзууд шиг өссөн. Одоо ч гэсэн манай хоёр навааны хүүе хичээг гэл нэг тэгдэггүй. Ер нь тэгэл бид хэд чинь яг л найзууд шиг өссөн учраас айгүй амар байдаг. Тэгэл өнөөдөр жишээ нь би наашаа ярихын тулд энэ гоё ягаан тайзыг харчаал нэмээ холбоогийн дэлгүүрлээ ороод за ийм хөр ягаан тайзтай нэвтрүүлэгт подкаст орноо. Ягаан хувцас сонирхож ин гингүүд энэ байна гэдэг ч юм уу. За ингэж итгэж нэвтрүүлэгт орох жагаа сайхан цаа уучаад гар гэдэг ч юм уу. Ер нь тэгэл найзууд шиг би нэг ойлгодог тий. Альч цаг үед нь хамт байдаг. Ийм хүмүүс болсон. Тэг нэрнүүд нь нөгөө холбоо. Тэг ер нь бол би энэсээ салж чаддгүй ийм хүмүүс байдаг. Тэгэл их нандан ийм харилцаа бидний донд байдаг та. Багасаа л ингээд буцсан биш. Тийм багасаа л ер нь бүхий л зүйлтэй хамт. Тэг ямар сандаа би ингээд өөрийнхөө охтуудыг хүмүүжүүлэхтэй хилдэг л дээ. За бид гурав ингээд
Ер нь бол баг ингээ хоорондоо тийм муудалцч үзээгүй. Ганцхан удаа нэг тийм зүйл гарсан. Тэр нь гэхдээ ийм зүйлээс болж гарч исэн гэдэг ч юм уу тий. Тэгээ ер нь би нэ их хайрлаж өссөн. Одоо ч гэсэн ингээд үргэлж ээжийнх нь ямар нэгэн зүйл болоход эсвэл уука ана номко анад нь ямар нэгэн зүйл болоход бид нар ингээм хамт байгааз гэр бүлийн үнц юм гэдэг яг эндээ байдаг. Хүн энэ хороо ганцаараа тулах амаргүй. Тийм болохоор гэр бүлийн эгч дүүсийн энэ нандин холбоо гэдэг айгүй чухал шүү. Та нарт бол ирээдүйд зөндөө найз нөхөд бий болно тий. Байна. Гэхдээ төрсөн эгч дүүсийн тэр холбоо гэдэг бод юугаар цаашгүй бас их үнэнч байдгаа гэд хүмүүжлийн бас нэг сэдв болгож бас ярих дуртай. За одоо хоёлаа хот руу орж ирээд яг тэр үеэсээ бас одоо тэр сэдв рүүгээ буцаад орё цаг хугацааны дараалалаараа. Хот руу орж ирээд сайн сурахыг хичээдэг охин байсан. Өөрөө мөрөөдөлтэй. Гэхдээ яг жаахан юм ичимхий, тайзны юм жоохон айцтай, сургуулийнхаа бас янз бүрийн урлагийн тий үйл ажиллагаануудад оролцдог мөртлөө ер нь тайзан дээр харахаар нүүр ингээл засуулаачдаг. Тэгэл ингээ жоохон ичимхий. Тэгэл дарааныхаа багш нарынхаа яриа марыг сонсгоор танаа ингээ уруу албаа айгуу сайхан дуулах юм аа, сайхан хоолойтой юм аа гэд тэрэнд нь урамшаал багаар өөрийгөө өөрчлөхийг хичээсэн. Ер нь бол өөртөө маш удаан олон жил ажилласан. Багтаа бол нэлийн махлаг бондгор охин байлаа. Тэгэл хүмүүс хараараа хөөхөн унган махтай бондгор штэ гэл тий. Тэгэл бондгор хөөхөн бор охин гэл. Нөгөө зунжангаа хөдөө байсан хүн чинь тий. Нилээн борлолчин. Тэгэл би нөхөртэй энийг ярахаар айгүй хөөхөн хөөрддөг. Чиний амьдрал тэгэл хараа яг хөдөө байсан байх тий. Тэгтэл эмээ өвөө чинь чамаа сайхан өсгсөн шүү гэд. Үнэхээр тэгдэг. Тэгээ хот руу орж ирээд 10 жилдээ хамтлаг байгуулахаар шийдсэн. Тэгэл одоо тэр чинь нөгөө 100 хэдий хөдөө ингээд ажиллаж байгаа ч гэсэн хүсэл мөрөөдөл маань бол надтай хамтаа байгаа шүү дээ. Тэгээ аав маань болохоор намайг миний охин ямар ч урлагийн хүн болох юм бол хувийн амьдрал их золиослогддог тий. Аав нь л ойлгож байна. Маш багаас маань аав маань намайг 5 настай бэлтгэл ангид ороход л чивчний хөгжим сонсгоол яхаа амарчих гэдэг өөрөө их дуу хөгжим дуртай. Ээж нь уртын дуучин хүн байсан учраас ер нь дуу хөгжим хүнийг их тайвшруулдаг гэдэг. Дөнгөж 5 настай хүүхд ачаал авч байгаа жахан амраа өхнө гэд хөгжим сонсгодог гэсэн. Тэгээд шин дуу гарахаар хамгийн түрүү надад сонсгоно. Аав яхаа ийм дуу гарч тий. Энийг сонсдоо гэл. Тэгэл аав хоёрхан сонсонгуудаа тэр дууг сурчин. Сурчингуудаа надтай хамт дуулдаг гэсэн. Тэгээ би тэр бүр нандан дурсамжаа үргэлж ингээд санах дуртай. Маш гоё юм мэдрэмжийг аав маань үлдээсэн. Тэгээд яг 8 дугаар ангиасаа хойш хамтлаг байгуулах тий охтуудтайгаа хамт ингээл ярилцаал. Эхлээд 5 гишүүнтэй охтын хамтлаг байгуулсан. Тэгээл 5, 4, 3 гэж явж байгаа болреф төрүүлсэн байдаг. Тэгээ хамтлагаа яг 10 жил төгсгийнхээ үед байгуулад тэгэл ажилдаа орсон доо. 17 8 таа гэсэн юм биш. Тийм 17 8 таа. Ер нь бол хүсэл мөрөөдөл бол 12 тэгээсээ л эхэлсэн байдаг. Тийм. Тэрнээс өөр хүсэл мөрөөдөл байсан уу танд яг тэр мөрөөдөлч эхлэхээс өмнө? Яг хүүхдийн чөлөө гэдэг бодол байдаг гэсэн. Тэгээд өвөө маань бурхан болсон. За тэгэл ер нь хорон ертөнцийн тэр хүний яаж уртай амьдруулах уу тий бид нар бас хайртай хүмүүсээ яаж хамгаалж болох уу гэд. Тэгээ би өөрөө нөгөө нэг цэнхэр спиртний тийм жоохон айцтай юм лээ. Тэрийг охтын үзлэгт орж явахдаа мэдээд спиртнээс бүр аягүй хаяагаад үнэрнээс нь ер нь ингээд аягүй тухайн үед чинь маш хурц үнэртдэг гэсэн юм аа. Тэгээд за би одоо өөрийн юм айцтай хүн чинь хүнд имчилгээ хийхэд тэр хүнээ айлгахч байдгийг. Гэтэ яг тухайн үед химийн дугуйлын амтартай суралцаад, олимпиадад оролцоод явдаг байсан. За одоо өсвөр нас. Өсвөр наснда ямар хүүхэд байсан бэ? Шилжилтийн нас. Одоо сэтгэл зүй жоохон ингээл өөрчлөгддөг шүү дээ. Би хин юм, би юу юм ингээл өөртөө итгэлгүй байх ч юм уу, эсвэл эсэргээр өөртөө итгэлтэй байх ч юм уу. Яг тэр үеийнхаа одоо аяллыг өсвөр наснд бол яг өөртөө итгэлгүй л байсан. Ямар сандаа тайсан дээр гараад нүүрэн часуулаан болчтой. Өөрийгөө эвгүй байдалд оруулдаг тийм охин байсан. Тэгээд энэ ихтэй юунаас болж исэн бол одоо юм чимхий тайсан дээр гараад олон хүн харахаар тийм одоо жоохон айцтай байдаг ч юм уу тийм байсан баа. Тэгээд яг нөгөө тусланд явж үзээгүй, зуны амралтаар найз нөхдөдөө нэг олон ингээд уулзаад тахгүй. Яг тэгэл хичээл тарлаа, чөлөөт цагны хийх байхгүй. Тэгэл найз нөхдөдөө уулзах гэхээс илүү гэртээ тий. Дүүнэрийг харна. За тэгэл одоо гэрт бас арын албыг хариуцж үлдэн. Бидний үед ч ээж аав чинь биднийг орхиол явцдаг. Тийм байлаа штэ. Гэхдээ энэ бүхэнд ерөөсөө харамсдаггүй л дээ. Яагаад гэвэл би өөрөө өөрийгөө нээж олох, өөрөө өөрийгөө ялах. Хүн чинь одоо энэ амьдрал дээр хин нэгэнтэй өрсөлдөхгүй штэ.
Ер нь өчигдрийнхээ өөртөө л өрсөлдөөл өчигдөр байсан өөрөөс илүү боловсрч хөгжихийн төлөө амьдарч байгаа учраас энэ бүхэн байсан учраас би өнөөдөр өөрийгөө нээгээд тайзан дээр гарахдаа одоо илүү тэр гоё мэдрэмжийг авдаг. Тайзнасаа авдаг тэр мэдрэмжийг юу ч орлож чадахгүй ч гэдгийг би гала амтлагийн уран бүтээл завсарсан 20 жилд олж мэдсэн. Тэгээд буцаагаад мадгүй тэр өөрийнхөө сул талыг өөрийнхөө одоо тий хүчтэй өөрийнхөө хамгийн тэр гоё мэдрэмжийг авдаг тал болгож чадсан учраас надад тэр өсвөр насны маань надад тохиолдоод байсан сэтгэл зүйн асуудлууд түүнтэйгээ ажилласан маань бол миний хувьд туршлага болсон гэж би боддог. Та яаж ажилласан бэ? Одоо яг ингээд тулгарч заавал тэгтээ өсвөр наснд гэлтэхгүй иймэрхүү одоо асуудал бэрхшээлтэй хүн хэдэн ч наснда тулгарч болд нь штэ. Тийм штэ. Тийм. Яг ямар степээр одоо яаж юу гэдэг тайзны айдастай байжгаад тайзны таашаалтай болохын аялал нь ямар хойсон бол тухайн үед ч бас та сургалтын төмөө бас харцангуй бага байсан. Тэгээл болротоо оны илээл шилмэл загварын дээр гэдэг тайзны халхаа тэгээд тайзны бас ярианы хичээлд суудаг болсон. Тэгээд тухайн үед топ модель болромогч бидний тайзны халхааг заадаг гэсэн. Тэгээд ирээдүйд угаасаа л одоо дуучин болох мөрөөдөлтэй юм чинь хоёлаа тайзны халхаа гişгээ сурчээ гээд. Тэгээд тэр курст явлаа. Хажуугаар нь ярианы хичээлд бас суусан. Ер нь тайзан дээр гараад илтгэх ч юм уу, ярихтаа яаж нүүр хагарах хэвтэй юм тий. Тэрэн дээр бас мэрэгжлийн хүмүүсээр заалгасан. Түүнээс одоо тухайн үед чи интернет гэж байсангүй. Тий яг энэ чиглэлийн ном бас байхгүй учраас тэрийг бас яг тэгж найзтайгаа шийдсэн. Тэгээд миний болроо бол надад маш их хань болж гаргасан шийдрүүдийн маань их дэмждэг гэсэн. Хоёлаа ийм одоо курст явъдаггүй энэ ингэ штэ тэгээ штэ хоёлаа тгийг ингэв. Тэгээл та гэл. Тэгэл одоо тухайн үед битэртэй хамт курст явж исэн модельуд маань аюу мундаг топ модельуд болсон. Яг битэр бол тэр хэдих хажууд намхан байгаа юм л та. Гэтэл аюу хөөрх штэ. Тэр хэдтэйгээ хамт сурж исэн гэл. Сая бид нар Товзагийн фэшн шоуны ардас яг тэр үед курст явж исэн найзтайгаа уулзсан. Дандаа 10 жилийн жоохон хөлтүүд байсан. Маш гоё дурсамжтай байсан. Тэгээд зөв сонголт хийсэн юм болоо гэж боддог. Яг одоо нэг тийм станер ямар хэцүү юм бэ гэж сэтгэл санаагаар унахын оронд эрэл хайгуул хийгээд сонголтыг зөв хийхийг хүсдэг тийм охин байсан гэж ер нь бол боддог. Сэтгэл санаагаар нэг унах дурггүй. Унахаасаа илүү яг тэр нэг юм нэг жаахан хүндхэн байгаа үеэсээ харин сэргэх боломжийг олж хардаг. Тийм өвөгдөл бас өвд эцэс маань ирсэн болов гэж их талархаж явдаг штеп. Тиймэрхүүд нь аав ээж нь одоо яаж хань болдог, зөвлөгөө өгдөг байсан бэ? Таныг одоо тийм их ажиглаж байсан болов уу? За манай охин жоох юм олон дундаа гарахтаа ингэдэм юм байна. Одоо дуучин хүн болох мөрөөдөлтэй байдал гэд ингээд бол нөгөө жоохон байхад хэлжсэн гэсэн шүү дээ. Урлагийн хүний хувийн амьдрал орхигддгоо. Явж ингээ хин ч болчих гээд байдгаа. Өнгөрсөн цаг үе зөндөл уран бүтээлчд ингээд ийм байдалтай байна. Тийм болохоор миний охины хувийн амьдрал ингээ алдагдчихвал яах юм бэ? Өөр хөвгтдээ цаг гаргаж чадахгүй ч юм уу гэд. Яг бол өөрийнхөө өнгөрсөн цаг хугацааны ч юм уу тий сонсч мэдсэн зүйлсээрээ дүгнээд байсан юм шиг байна. Тэгэхээр би болохоор гээ ааваа би ингээ өөр байж чаднаа. Би ингээд аль альныг аваад явчихнаа гэд. Тэгээ аавын тэр хэлсэн зүйл ч гэсэн ер нь нөлөөсөн байх гэж боддог. Тэгээ яг үнийг хэлгээд манай аав бурхан болсон. Гэтэ аав маань болохоор намайг гала амтлагийн эхний тоглолтыг хийтэл намайг хүлээн зөвшөөрөөгүй. Тийм. Ерөөсөө яах юм бэ? Дэмий штэ. Тийм миний охин зүгээр л хуйлч болчихоо. Аав маань тухайн үед нөгөө одоо бол хууль сахиулах их сургууль гэдэг. Тухайн үед бол цагдаагийн академиэс сургуульд тэмхмэн эрхлэгч идэг гэсэн. Тэгээд энд сураад ингээд сайн төгсөөд тэгээд хуйлч бол аавын охин чадна гэд. Би сургуульдаа сурахын хажуугаар хамтгийнхаа ажлыг хийцэн. Эхлүүлсэн. Тэгээд яалтчгүй гала амтлагийн эхний тоглолт UB Open-д болоод тэгээд 20,000 үзэгч цугласан байхад аав маань тайсны араар дамжаад орж ирээд бас хамгаалалтан дээр хүний эцэг хүн чинь бас цагдаа хүн учраас тэ ингээд ажиллаж байгаа байхгүй юу. Тэгэл аав над руу аюу хөөрхөн ингээд харсан. Тэгээ тухайн үед бол харж байгаа харцнаад миний охин чадлаа гэл тэр бүхнийг аав маань хүлээн зөвшөөрж ирсэн л да. Тэгээ маш их баярлалаа. Ямар ч гэсэн аавда тэр бүхнийг харуулад хүлээн зөвшөөрөөд тэгээ тэрнээс хойш аав бүр ингээд үнэхээр миний охины хийж байгаа зүйл сонголт нь ингээд зөв байна. Бит хоёр дэмжих хэрэгтэй байна гэж сонингийн баг ярьслага болгоны маань хадгалал. Тэгээ би аавыгаа бурхан болсны дараа ингээд цүнхийн ийм нэг гоё ийм коттой цүнх байдаг байхгүй. Тухайн үед Орос сурж исэн хүн болгонд бараг байдаг. Тэр цүнхийг ингээд уудлаад утсан чинь миний ингээд бүх зургнууд тий гэр бүлийн охтуудын зургнууд тэгээд хүүхдүүдийн зургнууд
Тэгээд миний ингээ 10 жилийн аттестатны ингээ нөгөө тухайн үед би одоо яаж чад 10 жилийн онц төгссөн. Тэгээд төгссөн баа. Тэрийг бүр ингээд хуулбарлаад ингээ хадгалсан. Тэгээ ингээ их сургуулийн ингээ хичээлийн дүн мөн ингээ бүхэл юм ингээ хадгалсан. Галагийн ингээ сонингийн хайчлалбаруудыг хадгалсан байсан. Хамгийн том фэн нэсэн биз дээ. Үнэхээр бүр тэр цагаас хойш бүр аав энэ бүхний надад яагаад үзүүлээг юм бол доо. Аавын энэ бүхэн ямар нандин юм бэ гэд. Тэг хүн гэдэг чинь аюул санаа. Яг ингээ хайртай хүмүүсийг алдсны дараа л харамсаал, алдсныхаа дараа хайрлаад байдаг. Тийм болохоор бид нар ер нь хайртай хүмүүсийг байгаа цаг үед нь хайрлах хэрэгтэй мэн гэдгийг үргэлж сануулж явах хэрэгтэй. Хүн хэдий ухаантай ч нөгөө хажуунаас нь хин нэгийг сануулжлах хэрэгтэй тий. Тэг яг алдсан хүмүүс дараа нэг бодчихдаг. Ямар гоё цаг хугацаа аавтай минь өнгөрсөн юм бэ гэл. Тий. Тэг тэрийг ерөөсөө хэлж чадаагүй. Хэр их хайртай шүү гэдэг ч юм уу тий. Тэгэл дараа нь бүр ингээ уцсан муцаар аавтайгаа жоохон тааруухан ярьж исэн үе мэй ингээ одоо их боддог. Тэр үед би өстө аавтайгаа би завгүй штэ аава та дараа ярилтаа гэл тий. Тэгэхэд аав айгүй хөрх энийг ярьжсэн мөртлөө цаана би энэ өгцөн байсан байгаа байхгүй юу. Тэрийг мэдээчгүй тий бидний сэтгэлийг заахгүй тул аав дандаа инээж идэг. Тийм л хүн байсан. Тийм болохоор бид нар яг дахин давтагдшгүй хүний амьдралд байдаг тийм тандан зүйлстэй өрөөл цаг гаргаж явах хэрэгтэй. Тэр тусмаа гэр бүл хайртай хүмүүстэй. Энийг одоо хүүхдүүдтэй дандаа хэлдэг. Ээж аав гэдэг бол мөнхийн биш те. Тийм учраас ээж аавгаа хайрлаж, бие бинийгээ хайрлаж, эгч дүүсээ хайрлаж, хүний хорвоодыг хайр байхад бусад зүйл нь болчдгоо, бүтчихдэг. Тийм болохоор нэг мөчөд ч гэсэн нэг юм луг хатуу үг хэлж уурлах шаардлагагүй гэдэг ч юм уу. Тэгээ хүүхэд аяга ухаантай 20 настай ч байсан ингээд ярьж байгаа зүйлийг ойлгож идэг, үйл хөдлөөр түүнийг ингээд тусгаж идэг. Би нөгөө нэг нэгдүгээр ангиасаа за нэг 5 6 дугаар анги хүртэл аавтай ингээ холбоог байсан хгүй юу. Тэгээд хоёул нэг овогтой Чулуунбаатар гэдэг. Тийм үү. Тийм тэгээд би тэгж бодож байсан шүү дээ. Битээр ихчд байж магадгүй юм байна. Ямар юм бэ? Нэгдүгээр анги хүүхд чинь бас тийм амар юм сайн мэдэхгүй байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Манай аав чинь бас би дээрээ 5 ах ихчтэй гэсэн. Тийм тэгээд одоо ээжээс тустаа гэсэн үг шүү дээ. Хамгийн бага нь би. Тэгэл би за нэг нь нуруу холбоо гэж магадгүй. Хөөх юм бич бодож ирсэн үү? Жохон багтаа. Тэгээд юу танд эвгүй биш гэвэл нөгөө аавынх нь өвдсөн үе тэгээд танд сэтгэл зүй ямар байсан хэрхэн даван тулсан тэгэл одоо ажил хичээл карьераа бас ингэмээр байдаг. Тэр үе яг ямар хойсон бэ гэж асууж болох уу? Болгүй яг аав болохоор яг манай том охиныг төрөөд тэгээд 7 сартай байхад нь яг төрсөн өдрөөрөө бурхан болсон л доо. Тэгээд 1 сар гаруй эмчилгээ хийлгсэн. Эрчим эмчилгээний. Тэгээ ээж маань яг сахиал. Ер нь бол би ийм байдлын жаахан таархан болоод би нөгөөнийг ялгаж яах хүүхдтэй. Бүчгаагаа яг өөрөө өсгөжсэн том охиноо манай нөхөр тэр үед мастер хамгаалах гад урд сурж байсан. Тэгээд би нэг урт нэг пост бичижсэн шүү дээ. Анхны охиноо 1 нас хүртэл яг өөрөө өсгсөн. Миний хоёр талын ээж нар хоёлаа завгүй байсан учраас надад барыг дүүнэр маань ч туслаагүй. Надад асрагч байхгүй хоёр талын ээж маань завгүй байсан. Тэгээд нөхөр маань гадаадд сурж байсан учраас яг өөрөө ингээ өсгсөн. Тэгээд охиноо ингээ машин дотроо хүлээл машин дотроо хууралал. Тэгэл заримдаа шүд мүд өвдөх юм бол охиноо ингээ кар ситтэй навж ороод тий. Тэгээл бараг миний өөр ингээ намайг их ойлгодог. Ойлгохчгүй ингээ яг тухайн нөхцөл байдалтай ингээ хөөрхөн беби ТV үзэл байж байгаа байсан. Яг тэр үед маань аав маань гинт яг өнгөрөхийнхөө өмнөх 1 сард өвдөөд эверүүл ингээл хүн чинь дандаа энийг л явж байгаа хүн чинь гинт өвдөөл тэгэл эрчим дэмжлэгийн тасагт дэмжлүүлэл тэгэл ээж рүүгээ залгаад аав яаж ийн хэр аав зүгээр эмчилгээний аягүй сайн байна ховор юм тариануудыг аавынх нь хамаатнууд олоод өчлөө гэл манай аав ихээсээ харуулаа төрсөн одоо том ганц эгч нь болохоор бас хүний их юмч тийм учраас ингээл тэр тал дээрээс ингээл хамаатан сатай ихтэй учраас ингээл эргэж тойрол тэгээд дундуур нэг оцсон тэгсэн аав ер нь аль царай зүсэн жахан таарах юм байна. Тэгээд аава яаж юм гэсэн аав зүгээрээ санаа зовлтгүй аав нэстэ дайчгүй аа гэл. Тэгэл за гайгүй аа гэж өөрөө хэлж ин тэгтэл царай зүсгэцэн юм гэл ээжтэйгээ яриад гэрэгнтэйгээ ярилцал яг нөгөө шаардлагатайгаа юм тариануудыг олж өгвөл. Тэгээ байжсэн чинь ээж маань за миний охин аав нэг чамаг л хүлээгээд тахын нэг уулзчмаар байна нэг өнсчмээр байна гэд байна гэдэгтэй байхгүй юу. Тэгээд шүн 23 цаг болсон. Тэгээд нөгөө жаахан үрээ стөвлтийг бас аюу хэцүү шүү дээ. Анхны өвд ч үр нэмэгтэй үнд аюу нандин байдаг. Бараг нөгөө шуунаас сүудрээс хайрлаж хармалдаг. Тэр утгаараа бүр ингээл
Би ч бараг жирэмсэн байхаач мэдэгдээгүй төрсөн штэ. Дандаа ингээ урдуураа нэг нэлэмгээр юм өмсчвал тэгээл охиноо намаа холбоод үлдээчээд гарч байгаа юм тулаад. Тэгээ аав дээр орсон чи аав инээгээл тэгтэл царай нээл өөр харцсан хүртэл нээл өөр. Аав нь охиныгаа санаад бүр миний охин юу хийжсэн охин нь яаж ийн гэл. Айгүй хөөрхөн инээл. Зүгээрээ аваа та яасан гэсэн чи аав нь одоо хэд хоногийн дараа эмнэлгээс гарна айгүй айтайхан болчлоо гэд. Тэгээл өнсүүлээл нээл эвгүй болоод болтгоо. Тэгээл айгүй санам байж байгаа. За охиноо үлдээсэн би явлааш өгсөн чи тийм миний охин гэд. Тэгээл гараал араас 5 минутын дараа ээж аав нь өнгөрчлөө гэд. Залгасан. Одоо тэгээд яа ингээл тэрнээс хойш 2014 он штэ тий. Тэг яг ирсэн өдрөө хороогоос буцсан миний аав. Нэг ч өдөр ааваа бодог өдөр байхгүй. Үргэлж боддог. Байнгын зул өргөн. Тэгэл зам мөрийн гэрлүүлээ сайхан төрлөө олцсон гэдэгт итгэдэг ч гэсэн яад чи ингээд одоо манай бясалгалын багш ч юм уу тий ингээд гайхамшигтай хүмүүст энэ хороод би бас таарж танилцдаг. Тэгэнгүүт аавын талаас маш их ингээд харж явдаг. Тий өвгдээдс нь аав үргэлж хамгаалж явдаг гэл тэрийг сонсохоор бүр ингээд маш гоё байдаг. Тэгээд миний аав бол миний хувьд бол баатар маань байсан. Тэгээ миний хань ч гэсэн яг ингээд намайг би бас хүн л учраа ингээд хаяа аавыгаа бодох үед надад уйлах үе тий тавгурхах үе тэгэл зул өрхөхдөө хүртэл ингээд маш олон зүйл бодно ярина. Тэр үед миний одоо мөнгө төшөг олж намайг маш их ойлгодог хүмүүс миний хань байсан. Маш их хүнд итгэлтэй ханддаг. Тэгээ хоёр талын аав маань ингээд бурхан басны дараа бол битээрт бол үнэхээр одоо тийм хүнд цохилт болсон. Тэгээ ер нь бол эргэн тойрны хүмүүстэй хайртай хүмүүстэй хэлдэг. Амьд байгаа цаг үед нь хайрлаж тий хайртай гэдгийг бас хэлдэг байгаарэ, холбоотой байгаарэ, харилцаа холбоотой байгаарэ гэж айгүй хэлдэг болсон да. Одоо ингээ аавыгаа ямар үед хамгийн их сандах уу? Өгүүлэх үү? Ээжигээ харах болгондоо аавыг их сандаг. Хамттай байсан бол ямар сайхан байх вэ гэл тий. Тэг би ээжигээ харахаар тэр бүхний яаж даван тулсан юм бол доо гэд бас их биширдэг. Ер нь бол тийм амар биш. Ганцаараа тулах амьдрал тий. Тэгээ гэр бүлэрээ цуглаах. Тэгээл бид нар чинь ялны нэг харахаар аавтайхаа адилхан нөхдөд штэ. Тэгэнгүүт тэгэл ер нь бол үйлдэл болгоноос нь ингээл харагдангууд их сандаг. Тэгээд санаагүй өдөр гэж байхгүй. Байнга боддог. Байнга өгүүлдэг. Одоо би ч гэсэн ингээл аавыгаа хаяа сандаг байхгүй юу? Илүү яах вэ? Тэгээд ингээд яг санах үед бүр ингээд байж болохгүй юм шиг бүр ингээд айгүй ингээд хэцүү бүр ингээд хамаг юм нуурж унах гэдэг юм шиг тэр үеийг явж хэрхэн давах хэрэгтэй гэдэг юм бол одоо ч би гайгүй болцсон л доо. Гэтэ ингээд за ийм юм хийгээд ингэж боддог болоод тэр сэтгэл зүй одоо арай гайгүй болцсон юм байна гэд хариултаа одоо олоогүй байгаа. Танд тийм хариулт байна уу? Ер нь бол аавыгаа ямар хүсэл мөрөөдөлтэй хүн бэ? Ямар тий зоригтой хүн байсан бэ гэдгийг маш сайн мэддэг учраас айгуу сайхан амьдарч тий одоо аавынхаа тий тэр хүслийг биелүүлэх юмсан гэж их боддог. Тэгээ манай аав болохоор нөгөө охтуудыгаа ингээд зовхыг ерөөсөө хүсдэггүй. Яаж энэ гэдгийг нэг сайхан амьдруулчих даа гээл унтчихаар бид гурав ингээд толгоогоо нийлүүлээд унтахаар ерөөсөө ялгадгүй байсан гэсэн. Ямар адилхан болоод байна. Жил ирэх тусам адилхан болоод байна. Хин бэ ээлжээс асуугаал гэдэг гэсэн. Тэгээд аав бүр ингээд наваа нэг удаа үсээ тайрсан байсан чинь унтчихснаа босч ирээд би нөгөө 10 жилийнхээ хичээлийн дундуур ингээд ирсэн ингээд аавдаа ингээд аа үс тайрахаар дургүй байдаг учраас ингээд за яаж хэлвэ гэсэн чинь аав гинт сэрдний харангуйтаа яагаад үсээ тайлсан ингээд уйлсан байхгүй юу? Үсээ яагаад тайрчваа гэд. Тэгээ уйлангут нь надад айгүй санагдаад. Тэгэл бүх юмд ийм детальны ханддаг аав байдгаа гэж заримдаа бас ёо аав ямар хэцүү юм бэ гэж боддог гэсэн. Дараа нь би одоо ингээд охтуудынхаа үсийг тайрахгүй байх тий. Эмэгтэй хүний үс нэг чимдэг үс айгүй юм чухал ач холбогдолтой зүйл. Эмээ чин та нарт хэлдэг өстэй үс эмэгтэй хүнд гоо үзэсгэлэн чинь нэмдэг. Монгол хатад ч үсэн ингэж гоё шүлжиж авч яваад энерги нэг хүчтэй байсан. Хатад шиг л ухаантай авах хэрэгтэй штэ та гэдэл хийдэг гэсэн. Тэгээд үсээ сайхан эрүүл байлгая гэж хүсдэг. Дээрээс нь аавын маань хүсдэг зүйл болохоор урлагийн хүн болоод гэр бүлийн амьдрал нь орхигдчихгүй тий. Зүгээр нэг ууж идэл гадуур яваад идэг юм дил суул одоо тий
хөнгөн одоо амьдралыг сонгочихё гэж бодсон юм шиг байна. Тийм учраас би ер нь аавдаа тий ачийг хариулаад санаагийн тайван байлгах нь л одоо миний хийж чадах зүйл, дээрэс нь би өөрийгөө тайван байлгах зүйл гэж боддог болсон. Тэгэл гэр бүлээ сайхан авч явах хэдий их ажил ихтэй байсан ч гэсэн тий миний хувьд хамгийн чухал нь номер 1-т гэр бүл байх болно. Гэр бүлийн аз жаргал тий энэ тэнцвэрт байдаг хань ижлэгээ хайрлж хүндлэх энэ зүйлийг би бол үнэхээр ингээд танаа нандгинж авч явна, тэнцвэртэй байлгана. Бүр цаашлаад хосын харилцаан дээрээ хүртэл би ингээд тий ханыгаа ингээд аз жаргалтай байлгах дээр анхаарыг. Аав минь хүсэжсэн тэр бүхнийг би өөрөө хүсэж байна. Тийм учраас энэ дээрээ ингээд номер 1 анхаарна гэж боддог. Тэгээд сошиалар гарч байгаа амьдрал бол миний өрөөсний амьдралын дөрөвний нэг штэ. Нэг л их завгүй ч юм уу ингээд яваад байнгын янз бүрийн ажлууд хийгээл яваад байгаа. Гэхдээ энэ бол миний амьдралын дөрөвний нэг. Энэ өшгөний цаанаа миний амьдрал бол гэр бүлдээ зориулагддаг. Би тэрэндээ өөрөө баяртай байдаг. Олон хүүхд төрүүлсэндээ тий энэ амьдралынхаа төлөө өөрийгөө зориулж байгаадаа баяртай байдаг. Яагаад гэвэл эн чинь эмэгтэй хүний зам ёсны үүрэг. Эмэгтэй хүний өөрөө өөрийгөө нээж илрүүлэх хамгийн том одоо зүйл бол яг гэр бүл үр хүүхэд. Ер нь эмэгтэй хүнийг ингээ харахад ээж болсны ханаараа ямар хүн бэ гэдгийг илүү тод харагддаг ш. Одоо тэгэхээр хэрхэн одоо тиймэрхүү сэтгэл зүгээ тайвшруулах вэ гэхлээр аав ээжийнхээ одоо хайртай хүнийх нь хамгийн санаа зовдөг байсан зүйлийг санаа зовох хэрэггүй тайван байж болно шүү гэж амьдрч чадсан үедээ тэр санагалзах сэтгэл нараа тайвширдаг. Яг үнэ. Өөрөө өөртөө тэгж терапи хийдэг. Тэгж чадж байгаа учраас би энэ хүний үргэлжлэл болоод тий бас өвдөцөө ч гэсэн ингээд тайван амгалан байлгахын тулд би энэ бүхнийг хийж байгаа учраас гэж өөрийгөө тайвшруулдаг та. Би ингэж асуумаар байна. Таны аав чинь таныг болон дүү нарыг нь аягүй гоё хүмүүжүүлсэн. Таны нөхөрчин октоодыг аягүй гоё хүмүүжүүлж байгаа. Тэгээд эрэгтэй хүн эцэг хүний үүрэг хүүхдийн хүмүүжүүлэлтэйг ямар ялгаатай гэдэм бол чи ялгаатай шээ. Ямар ялгаатай юу? Одоо би ингэж уншижсэн байхгүй юу? Ээж хүн хүүхдүүдтэй одоо зөөлхөн байх, инэрэнгүү байх тийм нэг заадаг бол эцэг хүн хүүхдүүдтэй асуудлыг шийдвэрлэх зоригтой байх. Алдаа хийсэн бол тэр алдаанд одоо би хийсэн юм аа гэдэг иймэрхүү зан чанарыг суулгадаг гэж байгаа байхгүй юу? Тэнгүүтээ одоо ээж хүн бүр хичнээн мундаг байсан ч гэсэн аав хүний тэр заах юмыг яг тэрүүгээр нь зааж чаддаггүй гэж чаддаггүй. Тэгээ одоо яг тэрэн дээр эрэгтэй хүн талаас нь нэг ярмаар байна. Та одоо гоё аавын охин байж үзлээ. Гоё аавын эхнэр байна. Манай нөхөр битүүрийн хувьд бол ерөөсөн ингээд яг хүүхдийн хүмүүжүүлэх арга барил дээр нэлийн судалгаа хийсэн. Ягаад гэхээр битүүр айгүй богино хугацаанд буюу 4 жилийн дотор 5 хүүхэдтэй болсон. Ойрхон хүүхдүүд. Тэгээд нөгөө томын эрхлүүлж амжаагүй ингээд байж талаар араасаа төрсөн учраас за одоо яг тэг том хүүхдийнхээ сэтгэл зүйдээр яаж ажиллах хэвтэй. Мэдээж энэ 5 хүүхдийн 5 одоо хайрын хил байгаа. Хайрын хилийг нь олж мэдээ тий. Манай нөхөр болохоор жоохон юм уламжлалт арга барилаар хүүхдүүдэд хүмүүжүүлэх дуртай. Тэгээл нөгөө эцэг хүний ингээл өндөр шаардлагууд байгаа штэ тий. Ялтчгүй л одоо эрэмгий зоригтой болгоно. Бас нэг ингээл бэлэнчлэг сэтгэлгээтэй болохгүй хүүхдүүд ийм зүйлийг чаддаг байх хэрэгтэй гэдэг ч юм уу өндөр шаардлагатай. За миний хувьд болохоор харьцангуй юм орчин үеийг байх дуртай. Би чи өөрөө бас хүүхдтэй болоогүй байхдаа л дэлхийн зүйнтэй төсөл хэрэгжүүлээл бүр ингээ 20 мянган хүүхэдтэй ажиллаад үтсэн учраас тэр хүүхдүүдтэй илүү ойлгож харилцъя, орчин үеийн хэв маягаар хүмүүжүүлээгээд. Тэгээ битээр ингээл жоохон хүүхд хүмүүжүүлэлтээр зөрчилдөд идэгсэн байхгүй юу ингээл. Битээрээ одоо хоёлаа ярьдаг гэсэн чи битээр юм муудалцах ч юм уу тий зөрчилдөх нэг л юм байгаа. Хоёлаа бол кино шиг амьдрал туулаад одоо бол чи битээр орон маргалдах зүйл байхгүй. Чи битээрд юу байгаа гэж хүүхдийн хүмүүжүүлгээд. Тийм болохоор хоёлаа энэ дээр маш сайн гаргалгаа гаргая. Хин хинийхээ арга байрлаар одоо авахын аваад гээхин гээгээд тэгээд нэг байр суурьтай хүүхдийг одоо нэг нь одоо за чи энэ зүйлийг хий гэж шаардлага тавьж хахад нэг нь өө чи яага хүүхд ингэж байгаа юм бэ гэдэг ч юм уу тийм нэг тал биш байр суурьтай байхгүй шүү гэдгээр маш сайн ярилцсан. Ер нь тэгээ гэр бүлийн хамгийн чухал зүйл бол ярилцгал гэдэг юм билэ. Ярилцгуугаар энэ хүн намайг барыг юу бодож байгааг маань ойлгох хэрэгтэй шүү дээ гэж бодвол үгүй. Тэр хүний тухайн нөхцөл байдал өөр шүү дээ. Тэр хүн ч гэсэн ачаалал авж байгаа, ядарч байгаа. Тэр хүн ч гэсэн одоо яг юм жирэмсний саруудын тэр хордлого тий эмэгтэй хүний сэтгэл зүй, бид гарч байгаа дааврын өөрчлөлтүүд, амьдралд гарч байгаа өөрчлөлтийг эрэгтэй хүн яг адилхан аваа явж байгаа учраас тэр хүнийг бас ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэгээд хоёлаа хамтдаа яг хүмүүжлийн арга хэлбэр дээр нэг одоо тий төвшөнд ингээ ярья гэдэг. Тэгээ миний хайрч гэсэн яг хүлээж аваад аав нь бол хүүхдүүдтэй яг тавих шаардлагуудыг тавьдаг тий дуулан нь одоо ямар амжилт гаргаж гин ирээдүйд ямар хүн болох уу
За тэгэл ер нь эмэгтэй хүн бие яаж авч явах хэвтэй ингээд. За цаашлаад бүр одоо эмэгтэй хүний тий үнцний талаар хүртэл аав нь л зааж ярьдаг. Тэгээ эмэгтэй хүүхдүүд чинь хамгийн гол нь аавынхаа үгийг маш сайн сонсно. Аав нь тэдний хувьд бол баатар байдаг. Тэгээ би ингээд нэг зүйлийг одоо зөвлөгөн өнгө хаалгаар яриа л да. За миний хүүхдүүд одоо ингэчээрээ тэгчээрээ гэхэд за ээжээ гэж байгаа мөртлөө хэрэгжүүлэх байдал нь аав нь за одоо бүчгэн ангираа гүнжээ ангираа тэгэрээ энийг ингэх ёстой шүү гэхэд хүлээж авах байдал нарай өөрөдөг. Тэгээ ер нь бол би аавар нь бас нэлээд дамжуулж хүүхдүүдтэйгаа тий ажиллах дуртай. Тэгээд аав нь ч гэсэн өөрөө дуртай. Инээд хамтдаа байх дуртай. Аавтайгаа баг тоглолт үзүүлбэр их үзэн тий үзүүр үзэн. Тэнийг удаас манай дуучин Саранчи их хэлжсэн. Би ингээд шилгүүнчиг үзсэн. Степ арена тэгсэн чинь танаа нөхөр ингээд 5 охинтойгоо явж исэн. Тэг би бүр гайхсан. Тэр олон хүн донд ингээд танаа 5 охин яг аавынхаа үгэнд ороод ямар ч асуудалгүйгээр үзчихэд ингээд хамт гарч исэн ингээд. Тэгэхээр ер нь бол аав охтуудтайгаа их ажиллаж байгаа. Ажиллах тусмаа миний хань болон охтууд хоорондоо илүү нэгт болж байгаа. Тийм болохоор охтын хүмүүжлэлд ер нь хүүхдийн хүмүүжлэлд эцэг хүний байр суурь бол хамгийн өндөр байдаг гэж боддог. Тэгээд тэртээ тэргүй хүүхдүүд маань ээж болоод яг ээжийг ойлгоо штэ. Тийм болохоор тухайн үед тэгэл намайг тэртээ тэргүй хайрлах цаг нь ойлгох цаг нь ярих учраас аавтайгаа илүү ойр бай, аавыгаа илүү хүндлэг, аавтайгаа илүү харилцаг гэж боддог. Тэгээд яг мэдээж хайрын хэлээр нь дамжуулж харилцсан охтуудтайгаа болцдог. Ил олон охины чинь нэг нэгээр нагаал 7 хоногт ажлаа амжуулаад болцох өдрүүд байна. Тэр өдрүүдтэй ч гэсэн бас ярилцдаг. Тэгээд төлхөө болоод манай гэр бүл яг аавын хүмүүжил, аавын арга барил, тий аавын үг бол хамгийн үнцэнтэй байдаг. Одоо таны хувьд би яг таныг охин, аавын охин гэдгээр чи хариулмаар байна. Миний хувьд бол аав бол намайг туслан явуулаагүй. Тэгээ аав бол бас урлаг соёлыг жахан хорж исэн. За аавын тавьдаг шаардлага бол ер нь яг юм шудраг унанч хүн болох ёстой. Тэгээ нэг цагтаагийн байгууллагт байсан хүн чинь яг тэр зүйлийг их хардаг. За тэгээд гэр бүлийн амьдрал дээрээ их үнцэнтэй байх ёстой шүү. Тий эмэгтэй өөрийн үн цэнийг хадгалах ёстой гэл энийг их ойлгуулдаг гэсэн. Тэгээд би ер нь ярих дуртай л да. Миний амьдрал бол тийм олон үерхэл ч юм уу хайр дурлал байсангүй хичээл сургуульдаас цаг гарахыг хүсдэг байлаа. Энэ бас аавын хүмүүжлэлтэй хамааралтай. За тэгээд цуслан явж үзээгүйгээд надад бас тийм мууцсан зүйл бол байхгүй. Би өөрийнхөө сул талтай өөрөө ажиллаад тэрийг ялан дээлээд тий өөртөө бас өөр ертөнцийг бүтээж чадсан. Тэгээ аав бол намайг яг өөрийгөө хөгжүүлэх, өөртөө ажиллах, хөдөлмөрт суралцах, хүн болох тий амьдралд бас ингээд сайн муу зүйл байдаг тий гэдгийг бас ойлгуулсан учраас тэр одоо хүмүүжил бас өнөөдөр надтай ингээд хамт явж байгаа юм болов уу гэж боддог. Юу би бас ингэж уншиж байсан. Эмэгтэй хүн охин хүүхэд өөртөө ихтэй байхад аав айгүй ингээд нөлөөтэй тэгээ тийм зоригтой байхад тэгээ алхам хийхэд тэснэ хин нэгэн өөрийнх нь одоо хүндлийн шугамыг давбал үгүй гэж хэлэх зоригтой болдог ч юм уу. Манай аав ингээгүй байхад гэдэг ч юм уу. Тийм. Одоо тиймэрхүү юмн дээр таны аав одоо яаж нөлөөлсөн бол одоо жишээ нь та гэсэн шүү дээ. Аав нь болохоор ингээд хувийн амьдралд орхигддог, жоох юм хөнгөн умгай, урлагийн хүн ийм болчих үдэ гэж санаа зовсон. Тэсэн чи тайгүй ихтгэлтэй үгүй ээ. Би бол тэхгүй гэдэг ихтгэлтэй байхад ч юм уу аав нь ямар хөө нөлөөлсөн бол аав яг нөгөө гаргаж байгаа шийдвэр бид нартай хандж байгаа хандлагаараа их тэр бүхнийг ойлгуулсан юм болоо гэж боддог. Тэгээл бэлтгэл ангид байхад чивчний хөгжим аваа сонсгоол тий. За тэгээл хэрэгтэй шаардлагатай зүйлсийг манай аав маань ингээл орс руу захиалаад авчираад өгчдөг ч юм уу. За эмэгтэй хүн бол өөрийн гэсэн үн цэнтэй байх хэвээр, гоо зөө мэдрэмжтэй байх хэвээр гэдгийг урлагаар дамжуулаад бас ингээд суулгаж өгсөн. Тийм болохоор би бол одоо ингээд магадгүй өөртөө их үнэн ч хүн ягаан өнгийг одоо магадгүй 2004-5 онд бол хүмүүс айгуу тоотой юм гэдэг ч юм уу эсвэл хямдхан өнгө гэж ярьдаг байсан л да. Тэгэл Галагийн Ану Болроо хоёрыг харахаараа ямар хэцүү энүүд өвтчлөө энэ төр гэл тээ. Тэгэл ягаан өнгнөөс маань салах гэж ч юм уу энийг шүүмжилдэг ч юм уу. Дээрээс нь нүрээ бодлаа, өсөө бодлаа гэл маш олон янзаар ярьдаг хүмүүс байсан. Тэгэл магадгүй өсвөр насны жаахан охтууд тийм зүйлээс ингээл сэтгэл санаандаа гэмтэл аваад цап байлё, хүндэл таалагдъя гэдэг ч юм уу. Тийм хэм маягаар амьдарч болно штэ. Бүр цаашлаад миний дуу хоолойны өнгөн дээр хүртэл хүмүүс ингээд дүгнэлт хийдэг байсан. Энэ ураа албаа Ану ингээл найл гэж ярих юм аа. Айгу хэцүү гэл тий.
Тэгэнгүүт чинь би бас залуу охин нэрээ би энийг өөрчлөх ёстой болов. Би жоохон иршүүд ярьж үзье. Тэ ингээд жоохон ингээ хамаагүй ярьж үзье гэж үзэж байгаа байхгүй. Тэгээд тэгж ярьсан ярьслуудаа үзэнгүү дараа нь би ингээд би биш байгаад байгаа. Дээрэс нь тэр бүхэнд миний сүнс айгуу гомдолтой байгаа байхгүй. Чи яагаад өөрийгөө ингэж байгаа юм гээ тий? Би тэрийг айгүйх мэдэрч байгаа учраас тэр залуухан байх үедээ, бясалгал хийдэг байх үедээ, цагаан хоолтон байх үедээ ингээ өөрийгөө бүр илүү их таньж мэдэнгүүт би дахиж юм шийдвэр гаргахгүй. Яг өөртөө үнэнч байна. Хин ч намайг юу ч гэсэн би яг л өөрөө ягаан өнгөн дуртай бол ягаан өнгөө сонгоё. Нүрээ будмаар байгаа бол будъя, сайхан хувцалмаар байгаа бол хувцлая. Тэртээ тэргүй би өөрөө энэ гоо зүүн сонголтоосоо маш гоё мэдрэмж авч энээсээ эрчмээ цэнгэлж байгаа учраас энэ миний сонголт гэж яг үүндээ ихтэй болсон. Тэгээ энэний суурал яг ааваас хамааралтай байсан. Гоё юм аа. Ер нь хэрвээ энийг эрэгтэй хүн үзчихвэл эмэгтэй хүн ийм гоё өөртөө ихтэй үзэл бодолтой үнэнч байхад би нөлөөлөх юм байна штэ. Яг үнэ. Яг үнэ. Тэгэл манай нөхөр ингээ баяр болгоноор охтуудтай цэцэг өгдөг. Тэнгүүт бөөм байр аав надад цэцэг өгсөн гээл. Тэгэл өөрийнх нь үн цэнийг ойлгуулаад миний охин чинь тэр олон охтуудыг бас хооронд нь харьцуулахгүйгээр тэгээ бүгдэнд нь давуу тал байгаа гэдгийг ойлгуулдаг. Миний охин чинь урлаг спорттой ястай. Миний охин чинь бүх юмыг цэвэр цэмцгээр авч явдаг. Миний охин чинь ястай бусдыг хайрлах энерги зүрх сэтгэлтэй гингүүд ингээд нисэл явчихна. Яг тэрийг өөртөө аягүйх ойлгодог. Тэгэхээр аавын хэлэх үг болгоо маш чухал байдаг. Тэгээ бит хоёрын нэг баримталдаг зүйл юу гэхээр ер нь муу үгээр, сөрөг үгээр хүүхдүүдэд хизээч битгий хэлж агаарай л гэж хэлмээр байдаг. Тэр үгийн одоо давтамж тэр үг бас хүүхдийн даалт ухамсарт нөлөөлж байгаа учраас өөрийгөө нэг азгүйгээр бодчихгүй, өөрийгөө таагүйгээр бодчихгүй гэдгийг байн бодож явах хэрэгтэй. Ирээдүйд хүүхэд чинь таны хүлээг одоо хочдаг нэгэн болох одоо тий үндс нь бол та өөрөө байна. Та тэрийг өстой миний хүлээг хочсонгүй гэж ярихын оронд ч юм уу тий би алдаа гаргачихъя гэж дүгнэлт хийх нь бараг зүг болж байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр хайрлаж тий халамжилж энэ бүхнийг зааж сургасан хүүхэд өссөн үсээгүй л хүнийг хайрлаад ээж аваагаа эргэж тойрол эхэлдэг. Дээрэс нь бид нар хүүхдээсээ заавал тийм зүйлийг хүсэж алддаггүй юу юм. Хүүхэд тэртээ тэр ухамсараараа шийдэх учраас би чамайг төрүүлсэн юм чинь чи заавал над дээр ирээд намайг халамжлах хэвээр чи миний өмнө ийм өөрөө хүлээх хэвээр. Энэ хандлагаас манай гэр бүл бас татгалздаг. Миний аав бас яг юм байсан. Ямар сандаа хаяа зүгээр л аав нь минь мэдэх гэсэн юм аа. Аав нь зүгээр байгаа сайн байгаа гэж ярьдаг байсан. Түүнээс биш аавтайгаа нэг ирээ уулзаарай ч юм уу тий аав нэг жин тэгжин гэдэг ч юм уу. Ерөөсө бид нарыг одоо за ингэх ёстой шүү. Аавдаа ингэж хандах ёстой ч юм уу. Тийм зүйлийг бод суулгаагүй өсгсөн байдгаа. Би сая таныг ярьж байгаа чинь ингэж бодлоо. Би ингээд өөрийнхөө ээжийг анхнаас нь л ээж байсан юм шиг боддог байхгүй юу? Ингээ хүний охин байсан, хүний дүү, хүний ихч байсан гэж бодохгүй. Ягаад ч юм ингээ ээж гээд. Тэнгүүд ингээд бид нар яг тийж боддог гэсэн тий. Тийм, имээ ч гэсэн ингээл анхнаасаа л ингээ имээ байсан юм шиг тий. Юм жоохон өсөрч тэгцдэг охин байгаагүй юм шиг. Тэгээд яг танаар одоо яг гэр нээжүүдийн төлөөлөл болгоод та ингээд буцаад бишээ одоо юу гэдэг хичнээн ингээл 5 6 хүүхэд ээж гэл хүний ихнэр тийм том хүн болцсон ч гэсэн хаяа ингэж жоохон охин болмоор тий ээж авдаа ингээл эрхэлмээр үгүй ээж чадахгүй гэмээр ингээд тиймэрхүү үе байдгүй эсвэл байд тэр үедээ яг яадаг байгаа. Би өөрөө өөртөө хүртэл тийм жаахан охин байх дуртай. Яагаад гэхээр миний сэтгэлд яг тийм 5 настай уруу албаа байгаад байгаа байхгүй. Тэр бүр аюу дэггүй, сахилгагүй тий. Тэгээ ер нь бол өөртөө аюу ихтгэлтэй, дуртай зүйлээ яг хийдэг тий. Тийм охин байгаа. Тийм болохоор тэрийг ингээл гаргах дуртай. Тэг би бас хүүхдүүдийнхээ яг сэтгэл санааны эрүүл мэндийн төлөө арт терапист болсон юм. Тэгээ урлагийн сэтгэл заслыг яг хийж явах үед миний дотор тэр жаахан охин байгааг мэдэрсэн л тээ. Яг гүнзгэрэл сураагүй ч гэсэн би яг хөнгөн төвшөнд өөрийнхөө хүүхдүүдтэй ажиллах хэмжээнд өөрийгөө бас боловсруулсан. Тэгээд тэр жаахан охинтойгоо ер нь ингээд ойрхон ярилцаж дуртай зүйлийг хийх дуртай. Тэр ягаан өнгөн дуртай, тэр тайзан дээр гарах дуртай, тэр амттай юм дуртай, тий. Дээрээс нь манай нөхөр бас намайг хэлдэг. Ер нь бол айгүй сахилгагүй гэд. Одоо л намайг эрхлүүлж байгаа юм бол миний хань. Би нөхөртөө эрхлэх дуртай. Ер нь 6 хүүхэдтэй болсон байна уу? Одоо би 40 гарсан байна уу? Хамаагүй би нөхөртөө л эрхлэнэ. Тэгээ намаа нэг сая бүх хотын саксны тэмцээнд орсон чинь 40-тэй 6 хүүхэдтэй ээж гээд миний нэг бичлэг яваад тахгүй яагаад үстэй. Тэгээ зарим талаар харахаар бүр ингээд нэг
Хөөч юм шиг те. Заавал 40-тэй 6 хүүхдээ ээж тэгээл нэг ягаан үстэй яваад байна гээд байгаа ч юм шиг. Яагаад би тэгж явж болохгүй гэж би бас дотроо жаахан охин байж болно штэ. Миний бас тэр ертөнц тэ хин нэгэнд хэрхэлмээр ч юм уу тийм байж болно штэ гэд бас дотроос тэр хүндээ тэгж харах юм бол би бүр 5 настай шүү гэд хэлмээр санагдчихсан. Тэгээ намайг хамгийн их хэрхлүүлдэг хүмүүс миний хайр. Дуртай бүх зүйлсийг маань хийлэгдэг. Чиний үргэлж зөв байдаг. Чи яг ингээд сонголт ихтэй зөвийг хийж чаддаг учраас үргэлж итгэж юм гээд 20 жилийн дараа намайг гала амлынхаа уран бүтээлийг хийхэд дэмжсэн. Тэг би хандаа бас их баярлж явдаг. Тэр ертөнцийн маань ойлгох нэгэн байна гэдэг бол миний хувьд бол хамгийн том хүч маань байдаг. Энэ удаагийн дугаар дээр Toki application хамтарч ажиллаж байна. Тэг би яг одоо T-Family үйлчилгээг танилцуулах гэж байна. За энэ үйлчилгээ нь та технологийн тусламжтай хүүхдүүдтэйгээ илүү ойр байж, аюулгүй байдал, санхүүгийн хэрэгцээг нь алсын зайнаас хангахад тусалдаг ийм үйлчилгээ байгаа. Та T-Family үйлчилгээнд 5-аас 15 насны хүүхдүүдэд бүртгүүлснээр дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой. Хүүхдүүдийнхээ байршлыг мэдэж болно. Байнга очдог газрыг нь тэмдэглээд тэр газартаа очсон үед нь мэдээлэл хүлээн авна. Нэгж датаны үлдэгдлийг нь хараад цэнэглэж өгнө. Мөн такси дуудах боломжтой. Хүүхдүүд маань ч гэсэн Toki application-ыг том хүн шиг ашиглах боломжтой. Эцэг эх рүүгээ нэхэмжлэл явуулж болно. Өдөр тутмын гүйлгээ хийх, үйлчилгээнээс кэшбэк цуглуулж болно. U-Money цэнэглэх, онлайн тасалбар авах, тоглоом цэнэглэх гэх мэтээр олон янзаар ашиглах боломжтой. Toki application T-Family үйлчилгээ. Одоо ингээд таны яриаг сонсоход та ер нь багасаа л дандаа ингээд хантай, дүүнертэй, аавтай, ээжтэй, эмээ өвөөтэй тэгж байгаа л одоо ингээ 10 жилдээ ингээл хамт мөрөөдлөө биелүүлэх найзуудтай тэгж байгаа гой хантай учирсан гэд. Тэгээд нэг юм байдаг штэ. Ганцаараа төрсөн бол ганцаараа үхэн, заавал хүнтэй байх албагүй, би ганцаараа байж чадна гэдэг нэг юм ойлголт байдаг штэ. Тэгээд энэ угаасаа 3 дахь тэмдэглэлийн манд түлхүүр асуулт хүчтэй эмэгтэй байхгүй юу? Тэгээд хүчтэй эмэгтэй гэхээр л хин нэгний тусламжгүй ганцаараа бүх зүйлийг нуруунд дээр үүрж явж болдог. Нэг иймэрхүү одоо нэг юм буруу гэх юм цааш юм бэ. Яг ганцхан л юм байх хэрэгтэй юм шиг тийм. Хүчтэй эмэгтэй гэдэг чинь одоо маш олон төрөл байж болно. Ганцхан бүхний ганцаараа хийж чаддаг эмэгтэй бол хүчтэй эмэгтэй гэсэн үг биш гэд. Тэг энэ дээр асуумаар. Таны хувьд хүчтэй эмэгтэй гэж юм бэ? Тэгснээ хүн ганцаараа төрсөн юм чинь ганцаараа үхэн. Заавал хүн амьтантай ингээл хин нэгнээс хань гуугаал ингээд байх шаардлага байхгүй. Угаасаа ганцаардаа цур гэдэг нэг иймэрхүү одоо зүйл зөндөө ядаа штэ. Би хав тэрэн дээр санал нэг байдаг л да. Тэгтээ ганцаардаа цур гэдэг чинь 24/7 365 хоног өдөр болгон ганцаараа бай гэсэн үг биш штэ. Тийм. Миний хувьд бол хүчтэй эмэгтэй гэж яг хэний хэлэх вэ гэхээр амьдралын яг тэнцвэрт байдлыг олсон эмэгтэй хэлнэ гэж бодож байгаа. Өөртөө хайртай, өөрийгөө амрааж чаддаг, тий, ажил үедээ ажиллаж чаддаг. Гэр бүлээ бас тэнцвэртэй авч явж чаддаг, хайрладаг. Нэг олон хүүхд төрүүлжил тэр хүүхдүүдийнхээ талаар ойлголтгүй, хайрын хэлэнч мэдэхгүй, тий. Хүүхдүүдтэй цаг гаргахгүй, анхаарахгүй бол тэр олон хүүхд төрүүлээд яах юм бэ, тий. Дээрээс нь нэг сайхан залуутай ингээл амьдрал үсгчээл хандаач цаг гаргахгүй ингээл ажил гэдээвэл яах юм бэ, тий. Тэгэхээр энэ бүх зүйлийг тэнцвэртэй авч явдаг найз нөхөдтэй өөрийнхөө хүсэл мөрөөдөлтөө ажлынхаа баг хамт олондоо за тэгээд цаашлаад нийгэмдээ хүртэл оролцоотой байх ийм тэнцвэрт байдлыг эзэмшиж байгаа эмэгтэйг л одоо хүчтэй эмэгтэй гэж хэлнэ гэж боддог. Түүнээс биш ажил бизнес ч юм уу тэр урлагийн тайз дээр гялцж байгаа ч юм уу тий ус төрч болоо тайзан дээр эндэр дээр гялцж байгаа ч юм уу тэр бол тухайн эмэгтэйг хүчтэй харагдуулах одоо зүйл гэж боддоггүй. Ганцаараа байх цаг хугацааг бол бас тодорхой хэмжээнд дэмждэг. Өөрийгөө бас хүнд таних хугацаа хэрэгтэй байдаг. Эмэгтэй хүн болгонд төсөл мөрөөдөл байгаа. Тийм болохоор манай нөхөр битүүрийн бас яг нэг үзэл санаа нэгддэг нэг зүйл. Юугаа одоо гэр бүлтэй болоод ч юм уу цаастаа нэрэ цагаан сар болохоор нэг хамаатан саадаг хүүхэд нэхэд идэхтэй адилхан тийм хандлагыг бол гаргахгүй. Тэр охин юу хийж бүтээхийг хүсэж гин тий юу суралцмаар байна. Тэр үе хүртэл ганцаараа яваг. Өөрийгөө нээж олог. Бэлгийтэй танилцаг. Сайхан найз нөхөдтэй болог тий хор ертөнцтэй танилц хитэн ч мэрэгжил эзэмсэж болно штэ. Тэр үе хүртэл ээж аавтайгаа яагаад амьдарч болохгүй гэж тий тэр хүний сонголтын асуудал байхгүй юу? Миний амьдралын одоо гэр бүлийн төлөвлөгөө ч гэсэн яг бас л тийм байсан. Би бас эрт хүнтэй гэрлээгүй. Тодорхой хэмжээний хүсэл мөрөөдлөө биелүүлээд тий өөрөө ажил төрөл хийж үзээд хүсдэг зүйлсийн ард бас гарч агаад тэгээд гэр бүлийн амьдралыг бас бий болгосон. Энэ хооронд би бас тэр 20,000 хүүхэдтэй ажиллаж үтсэн учраас би ирээдүйд те 6 хүүхэд төрүүлэх
тэр сэтгэл зүйн нас бэлтгэгдсэн гэж боддог. Хэрвээ би тэр хүүхдүүдтэй ажиллаагүй, хүүхэд ямар бас нөхцөлийг туулж явж байгааг зарим хүүхдийн харц хайраар дүүрэн биш байдаг гэдгийг ээж аваагаа сансан ганцаардл дүүрэн байдгийг гэдгийг би мэдрээгүй болол би зөрөгтэйгээр юм олон хүүхд төрүүлэхгүй байсан байхгүй юу. Үнэхээр ээж аваас маш их зүйл хамаардсан байна. Эцэг их байх ямар чухал юм бэ? Ийм хөөрхөн үрсийн нүдэнд хүртэл гуниг байна гэдэг чинь тасан турсан хүмүүсээс эцэг их болж байгаа хүмүүсээс хамааралтай юм байна гэдгийг ингээд үнэхээр их ойлгосон учраас би олон хүүхдийг зөрөгтэй төрүүлсэн. Хайр дүүрэн өсгөж хүмүүжүүлээч гэж шийдсэн. Тэгээд яг ганцаараа байх тэр цаг хугацаанд өөрийгөө илүү таньж мэдсэн, өөртөө маш сайн ажилласан. Тэгэхээр тодорхой цаг хугацаанд магадгүй 30 хүртлэх ч юм уу ганцаараа байгаад амьдралаа маш сайн төлөвлөөд өөрийгөө таньж мэдээд өөрийгөө ялж дийлээд за тэгээд одоо хин нэгэнтэй өрсөлдөхгүй, хин нэгний яг чин сэтгэлээсээ хайрлах, өөрийгөө яг бэлэн болсон гэсэн тэр цаг үедээ гэр бүлийн амьдралаа эхлүүлж болно. За тэгж эхлүүлсэн амьдрал маш тогтвортой байна. Нэгдүгээр дээрэс нь хүний амьдрал гэдэг чинь ер нь магадгүй ингээд цаг хугацаа мөчлөгөөрөө явах юм бол тэгэл нас одоо 40 гараал ирэх юм бол хосын амьдрал, хамтын амьдрал маш үнцэнтэй юм байна. Гэр бүлийн амьдрал ямар сайхан юм бэ гэдэг. Ер нь бол ингээд хүн өөрөө ирэхгүй өгүүлж эхэлдэг юм билээ. Одоо жишээ нь ингээд гадаад маш олон найзуудтай л да харж яхад үр хөвгтдээ ингээд болохгүй байна гэд гол нь л үр хөвгт юм байна. Амьдрал ингээд битээр ингээд хоёр биеиндээ ирэхлээр 30 жил болчихлоо. Ингээд үр хөвгтгүй болохоор амьдрал жахаа утгартай болоод эхэлж гин гэдэг ч юм. Тэгэхээр дараагийн бидний амьдралыг хөглж байгаа зүйлс нь ингээд хосын амьдрал, за үр хөвгт чинь бидрийг маш их зүйл сурган штэ. Ер нь бол бид нарт амьдрал заахаар ирсэн хүмүүс ч юм бол бидний үр хөвгтүүд байдаг. Тэр хүмүүсээс хамааралтайгаа бид нар дахиад хөгжиж идэг, өөрийгөө нээж идэг. Ингээд ирэх юм бол бидний амьдрал ерөөсөө уйдах завгүй. Нэг хүнтэй одоо энэ хайр сэтгэлийн амьдралаа ингээ эхлүүлээд, гэр бүлээ эхлүүлээд явхад ч хүрлцсэнгүй юм цаг хугацаа үнцэнтэй байдаг гэж боддог. Тэгэхээр өөрийнхөө болоо гэсэн цагтаа зөв хүнээ сонгож гэр бүлийн амьдралаас бий болгоосай. Одоо чи ер нь бол нөгөө хүмүүс ингээд баг одоо магадгүй хамгийн ойрын жишээ бол Солонгос улсад бол баг нохоод хичээгээл ганц бие хүмүүс их болцсон, төрөлт авих багассан. Дэлхийн бас хүн амзуун бодлогот өөрчлөлт ороод явж байгаа байхгүй юу? Яг хуу тэгээд явж болно л доо. Гэхдээ манай одоо юм үндэсний соёл хэв маяг ингээд харахад бол маш их гэр бүлсэг. Тэр өөр хөвгтө өсгөх арга барил хүртэл үнэхээр өөр. Ээнэг шиг гэдэг зүйлийг заавал өөр хөвгтөд өгдөг, бүр хөхөөр хоолдог Тэгэл хүүхдүүдтэйг одоо нэгт одоо холбоотой байдаг. Хайр инэрлэр дүүрэн бие бинийгээ гисэн зүрх сэтгэлтэй. Энэ одоо хэв маягаар авч үлдээсэй гэж боддог штеп. Бид нэр үүгээрээ л ондоо юм болоо гэж бас боддог. Тийм сайхан зүрх сэтгэлтэй, ээнэгшлээ авчихсан бие бинийгээ хайрлах зүрх сэтгэлтэй, тий? Бас энэ дээр бас ээж авд их баярлдаг. Тэр ээнэгших одоо мэдрэмжийг маш их гүн гүнзгий өгч ээж маань бидний илгэндээ тэрвэрч хайрлаж хөхөөрөө хооллож энэ бүхнийг өгсөн учраас магадгүй бид гурийн хувьд ч гэсэн илүү их харилцаа холбооны хойр байдаг баг. Гэхдээ за би ийм мэдрэмжийг аваагүй юм чинь миний амьдрал өөр байгаа гэд өөрийгөө ер нь хизээч битгий би ингэсэн юм чинь гэж хохирох чинь ч юм уу тийм сэтгэл зүйтэй байгаарэ гэж хэлмээр байдаг. Хүн болгоны туулж байгаа амьдрал өөр. Магадгүй Руби маань хэлж ин л та таны хувьд ингээд бүхэл зүйл багаас ч байсан байна гэд та ингээд сайхан гэр бүлтэй, эгч дүүстэй, аав ээж, эмээ өвч юм байсан байна. Гэтэл надад бас хэцүү зүйлс байсан л та. Жишээ нь би бүр багасаа л ер нь бол байнга л ингээд гүтгүүлж яадаг. Тэгээд бүр ингээд юм болгон дээр би буруу зүйл хийгээгүйсэн ч гүтгүүлдэг тий. Залуу жоохон охин байхдаа ингээд үнтэй цүнх аваад хэргэлжингүүд, барьчингууд энэ цүнхийг хинээр ахуулсан бол гэж шар мэдэн дээр бичдэг тий. Танихгүй мэдхгүй аавын маань танил хүмүүстэй холбдог. Тэгээ жаахан охин чи ингээд тийм хүмүүстэй нэр холбогдох амаргүй яг үний юм шиг ярьдаг. За тэгээ ээж болонгууд эмч хүн орж ирэл миний дор тий. Хизээч одоо төрсэн эмэгтэйгийн одоо бие галбар ийм богино хугацаанд ийм шоргоолт шиг болохгүй. Энэ бол яалтчгүй тэгч хий гэж эмч хүн ярьж байгаа юм л да. Тэгэхэд би хийсвэрээр төрөөд ядраад тий магадгүй хүүхдээ хөөрэ хооллоод бүтэн нэг жил яг том охиноо ганцаараа өсгөөд явжсэн цаг хугацаа. Миний сэтгэл зүйч гэсэн бас ялгаагүй бусдынхтай адилхан учраас эмзэг байсан, өвдөжсэн тий. Тэгэхээр энэ бүхнийг бас маш сайн бодож тооцоолдог. Бусдын зүрх сэтгэлтэй бас тий боддог нэг юм байгаасаа гэж бас
хэлмээр байдаг. Та сая нөгөө нэг одоо танд бүх юм байсан гэд би нөгөө тийм утгаар нөгөө хэлээгүй шүү. Та ихтэй зовлон үзээгүй. Тийм биш нөгөө нэг одоо хүн байна гэдэг чинь айгу баян би тэр утгаар хэлсэн байхгүй. Тэр утгаар нь хүлээж авсан. Гэхдээ зүгээр дардаа амьдрал ерөөсөө байдаггүй. Энэ амьдралд ямар нэгэн асуудал заавал дагалдж идэг, байж л байдаг. Тэгээд магадгүй тэр сэтгэл санааны асуудал гэдэг чинь илүү бас хүнд байдаг. Хийгээгүй зүйлээ хийсэн болгох тий. Яг ингэж бодоогүй зүйлээ манд ботсон юмшгээр, бодит юмшгээр ярих тэр гүтгүүлэх мэдрэмж бол бүр илүү хүнд тусдаг. Тэгэхээр магадгүй та нар маань тий уран алба гэдэг хүний амьдрал үлгэршиг ч юм уу байгаагүй гэдгийг бас давхар ойлгоосэй гэдэг утгаар би энэ хэсгийг ярьсан. Тэгээд давж туулсан одоо сэтгэл санааны хувьд ч тэр тий бүхэл зүйлийн хувьд ажил амьдралын хувьд давж туулсан зүйл бол маш их байгаа. Би хүний амьдралыг давж туулдаг зүйлсийг ажил дээрээ тий амьдрал дээрээ бизнес дээрээ ингээл хамтал аваад явж байгаа. Би ч гэсэн хүн учраас стресстэй тий. Гэхдээ ажил хийж хахад стресстэй л одоо тэрийгээ ингээл бусдад нэлзаах ч юм уу. Тийм би нэг ингээ хохирчлоо, ажилчид авсан чинь ингээд байна. Ажилдаа бас ингээ доктортой ингээ ирэхгүй байна, хариуцлагагүй байна гэдэг ч юм уу ингээл сошиал мошлоор бичих ч юм уу. Тийм хандлагыг би бас гаргаж ийсэнгүү. Яагаад гэхээр надаас бол чинь нэг юм бас бити стресстэйсээ тий. Энэ асуудлаа би энүүхэн эндээ шийдээд өөрөө арга барилтаараа ажиллая гэдэг ч юм уу. Нэг шийдэх арга барилаа жааха өөрөөр авч явж байгаа учраас магадгүй би нөгөө стресстэй янз бүрийн бичдэг учраас тэрийг манаас хүмүүс хараад уран албагийн бүхэл юм бүтчихийдэх штеп болчихийдэх штеп гэж бас ярьдгийн байлээ. Тэгэхээр би бол хүний амьдралаар амьдарч байгаа шүү. Туулах зүйлээ туулж байгаа, идэх зүйлээ ингээд бас адилхан мэдрээд ингээд явж байгаа шүү гэдгийг бас хэлчмээр байна. Сошиал дээр л гаргадаггүй болохоос ш зовдөггүй, стрессдэггүй, уурладаггүй, үлдэггүй гэсэн хэлдэг шүү. Яг үнэ. Илэрхийлэх арга барил нь жаах өөрчлөлт гэх юм уу тий? Би түрүүн ганцаараа байх гэдэг дээр юм хэлчихв гэхгүй. Хоёлаа одоо ингээл өөр генерашны яг ингээл эмэгтэйчүүдийн төлөөлөл ингээ болж байгаа штэ яг одоо энэ подкастн дээрээ. Тэгээд одоо би 27 насн дээрээ саяхны хүртэл би яагаад ганцаараа байж болохгүй гэж. Тэг ганцаараа гэдэг нь зөвхөн хосын тал дээр биш. Заавал ингээ гэр бүлээсээ хамааралтай, заавал найз нөхөдтэй ч юм уу. Тийм байх тусам хүн айгүй өрөвдмөр болдсон байх гэж боддог гэсэн хэвгүй юу. Заавал нэг хүнтэй үргэлжчихгээл ингээл ганц би байгаад сэтгэл гутраал. Эсвэл заавал нэг найзтай олчихгүй бол найз олдохгүй болохоор ингээ гутраад. Тэгээ одоо болохоор сайхнаас би ингэж боддог болсон. Хүний амьдралын яг хамгийн гоё юм чинь хүн, өөр хүн юм байна штэ гэж бодсон. Одоо би одоо нэг Адлерийн сэтгэл зүйн тухай ад үзэгдэх зориг номорч байгаа байхгүй юу. Тэгэхээр дуусгаагүй. Тэрэн дээр болохоор ингэж гардыг. Хүний бүхий л зовлон хүнтэй холбоотой байдаг. Аав ээжийн муухай харилцаа, найзын муухай харилцаа, ажлын газар дээрх муухай харилцаа, хин нэгэн гадуур явж байгаа чамайг харах, хин нэгэн гүтгэх. Ер нь ингээд хүнтэй холбоогүй асуудал гэж байдгүй. Хэрэг үнэхээр ямар ч ийм асуудалгүй, стрессгүй амьдрмаар байвал докторгууд ганцаар очиж амьдар. Тэн нэг ч хүн байхгүй, стресс байхгүй гэдэг баггүй. Тэгээ би тэрийг бодож жагаад эсэргээрээ хамгийн гоё юмнууд ч гэсэн хүнтэй холбоотой юм байна. Хайртай хүнтэй байхгүй, найзтай байхгүй, гэр бүлтэй байх гэд. Тэгээ би тэгж боддог болсон. Угаасаа ганцаар ирээд ганцаар өөх ийм амар ганцаардмал амьдралд харин ч гоё найзтай байгаад тэгээ тэр дунд нь олдож байгаа 60 70 жилдээ гоё найзтай байж үзээд гоё хайртай байж үзээд тэгэж амьдрах чинь гоё юм биш үү гэж боддог болсон. Хүн чинь ер нь бол яг хүн хоорондын харилцаан дээр л маш их цэнэлэгдэж байгаа шүү дээ. Тэгээд ганцаараа ахын бол тэр сансар дээр очиод бид нар хитгэн цаг байгаад л үнэхээр их ууг унах тавтай шүү дээ тий. Тийм болохоор миний дүүг яг тэр сая олж мэдэрсэн зүйл одоо яг миний дотор байдаг зүйл юм. Гайхамшигтай. Яг зөв хүнээ таньж болох юм бол эрэгтэй хүн гэдэг тий бас тийм үү хүн биш штэ. Бүр ингээд уйдамгүй энэ амьдралын цаг хугацаач тий ингээд хүрэлцэмгүй тийм их хайр, тийм их одоо баяр баясгалан талархлыг хосын харилцаанаасаа ч олж авах боломжтой байдаг. Манай нөхөр бит хоёр одоо ингээд бас л 15 6 жил болж штэ. Харилцаанаасаа хойш ингээд авах юм бол тэрөөсөө уйдаж үзээгүй. Тэ би энэ луг ингээд дандаа л ярьдаг. Тэгэл ажилдаа байгаа цаг хугацаа ямар утай юм бэ гэл хоёр талаас гэрлүүгээ яардаг. Тэгэл яач вэ чи гэл хоёр бинлүүгээ яриад бараг ингээд нэг ажил ихтэй байгаа нь битэрийг бас хоол айлгаад байгаа ч юм шигтэй. За өнөөдөр заавал амран шүү. Хүүхдүүдэд цаг гаргая гэдэг ч юм уу. Тэгэхээр зөв сонголт хэрэгээ ингээд хийгээд тий амьдрал одоо найз нөхөд ч бас яг энэ хэмжээнд үнцэнтэй байна тий. За гэр бүлийн харилцаа ч яг энэ хэмжээнд байна. Ажил хамт олон ч гэсэн энэ хэмжээнд байна. Тэгэхээр хүн хоорондын харилцаа бол үнэхээр гайхамшигтай. Биднийг хүүгэлж идэг, улам залуужуулж идэг, эрч хүчтэй болгож идэг зүйл ахгүй юу? Тэгэд
хүнд угаасаа нөгөө хүлэн зөвшөөрөх хэрэгцээ, харилцах хэрэгцээгээ байгаа шүү Байгаа дээ. шүү дээ. Одоо ингээд наад захын нөгөө идэж уух, амрах гэдгээс гадна ганцаараа байгаас айдаг хүн нөгөө нэг хайдаг гэсэн. За нэг хүнтэй үерхчээгээ хайдаг, нэг хүнтэй найзалчээгээ ингээ хайдаг. Хайж агаад сонгосон хүн нь яг ийм сайн зөв хүн байдаг гэсэн. Хайж байгаа гэхэрч угаасаа хитгэн сонголтоос хамгийн гайгүйг нь сонгож байгаа шүү дээ. Харин ердөөсөө хайгаагүй байхад гарч ирсэн хүн нь яг ийм тохирсон байдаг гэсэн. Тийм болохоор хизээж хүнтэй найзалчхансан гэж хайж болохгүй, хүнтэй үерхчихсэн гэл за хинтэй үерхүү, чи дайжгүй ч юм уу, чи дайжгүй ч юм уу. За та хоёрын энэ дайжгүй юм байна надад сонгохоор айгу буруу байгаа байхгүй юу? Аюу их сайн судлах юм а тий. Би бол тэр нөгөө махбодын онол гэдэг зүйлд бас ихтгэл өмжилтэй ханддаг. Тэгэхээр өөртөө урт удаан хугацаанд наад жаргалтай амьдрах хүнээ бас тэр махбодын онолоор тэгээд охтуудтай зүгээр энэ хүндээ нууцхан шивний хэлгээд Монгол тасны бэрийн зурхаа гэж юм байдаг. Тэр зурхааг бас жаахан судлаасай тий. Яг ингээд тэр чигтэл энэ бол үнэн хэвээр тэдэн хувийн магадлалтай гэхээсээ илүү гэр бүлийн амьдрал бол ерөөсөө дахин тавтагдчихгүй сонголт байхгүй юу. Тэгэл би нэг л удаа амьдрна, ганцхан амьдрах юм чинь би хүслээрээ амьдрна. Энэ гэр бүлийн амьдралыг нураасан ч ядын гэдэг ч юм уу. Тийм бодлыг битгий өвөрлөөсөө тий. Хүүхэд өнчрнө гэдэг бол өстой үнэхээр маш том хүнд цогцолтыг тэр хүүхдийн сэтгэл зүйд ингээ үүсгэж яадаг, трама үүсгэж яадаг учраас засах үнэхээр бас хэцүү. Тийм болохоор тэрэнд тэ хүрэхгүй тулд залуу жахаа охтууд маань эртнээс энэ одоо тийм амьдралдаа сайхан бэлдээд судалгаа хийгээд өөрөө ч гэсэн тэ сэтгэл хангалуун, өрөөлийг сэтгэл хангалуун аз жаргалтай амьдрах тэр л эрэл хаавлыг бас жаахан хийдэг байгаасаа гэж хэлмээр байдаг. Тэгээ одооний охтууд манаас их мундаг байгаа л да тий. Эмэгтэй хүнд сар яаж нөлөөлдөг тий. Эмэгтэй хүн ер нь яаж өөрийгөө таньж мэдэх ёстой тий. Эмэгтэй хүний сэтгэл зүйн ямар байдаг гэдэг их сайн судалдаг юм шиг санагддаг. Тэгээд би өөрөө яхаа зүгээр амьдрал дээр харсан зүйл бол тэр махбодын онол бэрийн зурхааг бас их сайн судалж бас сонголт хийсэн гэж боддог. Тэгээд өөрөө ихтгэл үнэмшилтэй байсан бодоод ч тэр яг л бүх зүйл бас юм нийлэмжтэй байсан. Гэтэ энэ бүхнээс бас та нар маань авахын аваад гээхийн гээгээрээ л гэж хэлмээр байна. Угаасаа нөгөө би подкаст бас яг биш. Diary буюу өдрийн тэмдэглэл. Тийм шүү дээ. Өдрийн тэмдэглэл дээр хүн бусдад зориулж юм хэлдэггүй, өөртөө л зориулж юм хэлдэг болохоор яг ингээд зүгээр таныг өөртөө зориулаад бусд хүмүүсийн тухай бити бодоорой гэдэг тиймэрхүү зорилготой байхгүй юу? За баярлалаа. Хинчнаа. Айгуу гоё аз жаргалтай байна. Тухтай байна тийм тухтай гоё мэдрэмж авахар чинь энэ ярьцлагын цаг ч гэсэн үнцэнтэй шүү дээ. Тэгэхгүй бид нар чинь ингээд нөгөө нэг хэвийн л асуултанд хариулаад ч юм уу ингээд суул цаг хугацаа жоохон явж өгдөггүй шиг. Тэгээд нөгөө нэг энэ цаг хугацаа болгон ч айгүй бидний хувьд ч гэсэн чухал. Тэгэхээр өөрөө юм гоё аз жаргалтай байх гоё мэдрэмж авах ч айгүй чухал шүү дээ тий. Давхараас өөрийгөө бодоод байна. Гоё шүү, маш гоё мэдрэмж авч байна. Танаас ингэж сумаар та түрүү энерги, сүнсний зорилго, миний сүнс гомдоод байгаа штэ гэх мэт өгнүүдийг ашигласан. Яг энэ зүйлийг судалж сонирхож эхлэх үе чинь хизээ байсан бэ? Яг яагаад энэ зүйл рүү орох болсон бэ? Тэгээд таны одоо ихтгэл үнэмшил за өөрөөр хэлбэл шашин ч юм уу тэр юу вэ? Би болохоор ер нь бол анхны хүүхдээ төрүүлтэл яг хөө цагаан хоол идээл, бясалгал хийгээл өөрийгөө бол ингээл за цэмцгэр энергитэй байх хэвээр тий. Нэг ингээл янз бүрийн мэдээж урлагийн хүн гэхээр л одоо ингээл орой өдөрш тий хаамаагүй гадуур ингээл яваал ч юм уу. Тэгэхгүй энерги айл болох цэвэрхэн байлгахыг хичээдэг гэсэн. Гэхдээ ээж болоод анхны хүүхд төрүүлсний дараанаас эхлээл илүү гүнзгий орсон л доо. Тийм бас амьдрал маань нэг асуудал гарсан. Том охин маань гинт хаалганд орхолоод тэг би яг хоёр дахь охиноо тээжсэн учраас маш том гизтэй. Тэг хадам ээж аав маань миний охин ирээд хэрэггүй гэд миний том охин хаалганд орсон байхгүй юу. Тэгээ тэр үе надад аюу том ингээд цохол болсон. Тэгээ би бүр миний охинд яагаад ийм асуудал тохиолдвоо? Миний тэгж хайрлж нандинсан охинд юу тохиолдвоо гэд. Тэгээ ингээд бүгдийн нэрэл хагуул хийгээл үзсэнгүүд. Бид нар бас нэг жижиг алдаа гаргасан байсан. Тэгээ сэлэг үргэх хяслалтай нь холбоотой нэг алдаа гаргацсан. Тэрнээс хамааралтайгаар тийм үйл явдал болсон гэдгийг дараа нь мэдээд тэгээд ер нь өөр хөвгтдээ болсон л болоод хийж байгаа үйлдэл болгон дээр хянуур байх хэрэгтэй юм байна тий. Ер нь амнаас сөрөг үг гаргаж болохгүй юм байна. Ухаантай авах хэрэгтэй байна гэдгийг ойлгож амьтан аймгүй бүх зүйл энергитэй учраас энэ бүхнийг хайгуу зөө удирдах авч явах хэрэгтэй юм байна гэд. Тэгэл хантайгаа амт энэ бүхнээр ирэл хаагуул хийсэн. Тэгээ би анх нөхөртөөгөө танилцчаад аавраа уншлаганд оруулж исэн байхгүй юу. Тэгээд хойд ч айгүй омглоо. Тэгэл одоо хойлоо ингээл үнэхээр амьдрах юм бол би ийм байна, тийм байна тий.
чамаа би ингээ ааврын онцлогоонд оруулна тий. За хоёул ингээ үлийн өөр одоо ямар байна? Өвөг дээдсээс үлийн өөр ямар байна? Хоёулаа ямар хүмүүс гэдгээс мэдэх хэрэгтэй юм байна гэх. Яг одооныхоос л арай өөр зүрх сэтгэлтэй ингээл айгүй шудраг байсан. Тэгэнгүүт манай хүн тгийл та орё гэд. Тэгэл ингээ орсон чи өвөг дээдсээс үлийн өөргөө айгүй гоё юм цэвэрхэн энергитэй хүн байсан байхгүй. Тэгээд хин хүн чи яг ярьдаг шиг юм биш тэгэл айгүй гоё мэдрэмж авсан. Тэгэл өргөжлүүлэл хоёлаа ерөөсөө ингээл за гэрийн энергийг цэвэрхэн байлгая. Ер нь хүний амжилт, ололт, ирээдүй бол ерөөсөө гэрийн энергиэс хамаард юм байна. Гэрийн энерги маш гоё цэвэрхэн байлгая гэд. Баян гэрийн энерги цэвэрлдэг болсон. Тэгээд тэр цагаас бол маш олон арга байгаа. Дуу хөгжмөр маш гоё ганганы үнэр гаргана, амин тоснууд ууршуулна. За тэгээд гэртээ бас маш чухал юм энергийн лаанууд тасаана. Ер нь тэгээд байгалийн гоё наар оруулна. Нефт салхилуулна. Битээр тас хувийн тийм нууцлаг аргууд байдаг. Тэгээ тэр аргуудаараа гэрийн энергийг маш сайн цэвэрлэдэг. Тэгээ манай нөхөр бол бурхан дахин шүтээний тусгай өрөөтэй тэр өрөөгөө маш гоё авч явдаг. Ариун нандин бурхан шүтээнүүд нь байгаа учраас бид нар ч гэсэн баар ингээ хүндэтгэлтэй ханддаг. Тэгээд ирээдүйд би одоо бас буддийн философи судлаа гэж бодож байгаа. Тэгээд ер нь бол буддист хүн байгаа. Тэгээд энэ бүхэндээ бас өөрөө дуртай, ихтгэл үнэмшилтэй, ямар нэгэн зүйл бас ихтгэл үнэмшилтэй хандахыг хичээдэг. Тэг яг би нэг их тэгээл өдөр тутмын стори, пост энтер дээр ингээд шашинлаг зүйл бол хит их ярихыг хүсдэггүй. Хүнд бас өөрийн гэсэн оюун санаа, өөрийн гэсэн мэдрэмж ухамсар байгаа учраас тэрүүгээр амьдралаа авч явдаг байгаасаа тэртээ тэр ээж ав болол хүн өөр хөвгтэй хэдлээ зөв явъя, зөв явбал зөөлөн замбуулан гэдгийг ойлгодог учраас тий энэний төлөө эрэл хайгуул хийх байх гэж боддог. Саяхан надаас инстаграмаар нэг хүн нууц биш бол ямар шашин тавиа гэж асуухгүй юу. Тэг би бодлоо анх удаа ингээд тэг бодож ирсэн чинь би ертөнцийн хууль тэгээд карма тэгээд өөртөө итгэж явд юм билээ. Гэхдээ тэр дээр нэг гайд байдаг гэж итгэдэг. Тэгээд тэр нь заавал юм нэртэй биш, заавал Есүс тэг аллах тийм нэртэй биш. Тэгээд яг карманаас би хамгийн айж авд юм билээ. Муу юм хийвэл яг одоо надад яг намайг хамгийн имзэг дорой тэг асуудалтай үед над дээр ингээ хит дахин үржиж ирнэ гэж карманаас айгүй айдаг. Тэгээд одоо ертөнцийн хууль сүлд миний шинэ мэдэж авсан ертөнцийн хууль болохоор нөхөн төлбөрийн хууль гинэ. Тэрийг арай гоёор тайлбарлагдсан байсан. Тэр нь болохоор ямар нэгэн сайн зүйл хийх юм бол ертөнд тэрэнд чинь чамд талархаад одоо шагнаад гээд арай өөр хэлбэрээр ингээ шагнал өгдөгөө гэж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө талаас нь би бас ойлгохдоо compensation гэдэг чинь бас яг орсоор хэлэх юм бол юу байхгүй юу? Нөхөн төлбөр буюу одоо танд ямар нэг юм байхгүй лаа гэж бодоход оронд нь танд өөр юм өгдөг. Жишээ нь аав ээж нь жоохон хэцүү бол оронд нь маш гоё ухаан өгдөг ч юм уу тий маш гоё аз өгдөг ч юм уу эсвэл ирээдүг бэлгэлдэг ч юм уу тийм хувь тавиланг ч юм уу яг үнэ эсвэл ямар нэг авьяас байхгүй бол үнэхээр дандаа гоё хүмүүсээр хүрээлүүлдэг ч юм уу тий дандаа ингэж 100% хүнийг дэлхийн ертөнд хоосон гэж төрүүлдэггүй. Ямар ч чадваргүй, ямар ч азгүй хизээж хоосон төрүүлдэггүй. Тэрийг нь орлох, ингээд барьж авах тэр гоё зүйлийг өгдөг. Тэрийг олох хэрэгтэй. Чимээний тиймэрхүү хууль сурж авсан. Ямар гоё хууль вэ? Наад чи өстө хуваалцах хэрэгтэй хууль байгаа байхгүй. ертөнцийн хуулиуд арай айгүй гоё ингээд зөндөө хууль байт юм билээ. Заавал би одоо нэг юмар юм ингээд дутуу төрсөн ч юм уу. Миний ээж аав юм чинь гэдэг ч юм уу. Ерөөсөө тэгж бодохгүй. Бид нар эцэг ихтэй өргөж талархаж явах хэрэгтэй. Тэр үүсгэлээ бид нар үүсгээд эхлэх юм бол хамгийн буруу зам руу орж байгаа гэсэн үг юм билээ. Тэгэхээр дандаа талархах хэрэгтэй. Явж бид нар эцэг ихтэй ингээ боодог байхгүй юу. Тийм болохоор биднэрт яг хорвоо ертөнцид нэг л зүйлийг ингээд бас бэлтгэсэн байдаг, нэчгээд зүйлийг ч бэлтгэсэн байж байдаг. Тэг ер нь ингээд алдартай хүмүүсийн амьдралыг түүхийг уншихаар одоо тийм бүрэн бүтэн ч юм уу тэг дандаа юм дардам замаар явсан айгүй ховор идэг штэ. Заавал нэг зүйлийг даван туулсан, маш олон зүйлийг даван туулсан ч юм уу байдаг. Тэгэхээр ховор нэг нь ч байж болно. Тийм болохоор битгий гунаарай, гутраарай, тийм хохирогч байх сэтгэл зүг ингээд ялан дийлэрээ тий урам зоригтой байгаарай гэж дандаа хэлмээр байдаг. Мадгүй бас нэг хосгүй хувь тавилантай нэг нь ч байгаа юм билүү. Бид нар тааж мэдэхгүй штэ тий. Тэгээ та түрүү сүнсний зориг гэж ярьсан штэ. Тэгээд сүнсний зориг гэдэг нь одоо таны хувьд юу юм? Та тайлбарлавал тэгээд таны сүнсний зориг юу гэсэн? Би өөрийнхөө сүнсний зорилгыг мэдэж авсан. Тийм үү? Ямар гоё юм бэ? Яаж мэдсэн бэ? Уншилсан аа тий. Тэгсэн чинь гэсэн ямар нэг юм мэдсэн бол хизээж дотроо хатгалж болохгүй.
Дандаа хуваалцах хэрэгтэй. Миний сүнсний зорилго гэсэн. Хизээч ингээд ингээд даалгавар ч юм байхгүй юу? Харин тийм даалгавар гэсэн. Хуваалцах хэрэгтэй. Тэгэл би Ингээд зүйл чинь ингээд гараад ирсэн чи яг зөв юм аа хийж гин те. Тэгэхээр би цаанаасаа л ингээд хуваалцмаар идэг. Тэгээ би тэрийгээ жоохон ингээд ингэж удаад идэвсэн. Би одоо гайхуулах гад хуваалцаад байгаа юм бах та. Би юм мэддэг гэж хуваалцах гад байгаа юм бах та гэд яг сүүлийн үед ялангуяа би яг одоо ингээд өөртөө танилцчих эхлэдэг байгаа байхгүй юу? Өөрийнхөө жоохон муу чанаруудыг ойлгож авъя, мэдэж авъя. Миний сүүдэр тал юу юм, миний яг юм балиар зан чанар юу юм, хорон зан чанар юу юм. Угаас хүн болгонд байгаа шүү дээ. Тэгээ миний эго яг ямар эго юм, муухай эго юм уу, би нарциссист юм уу үгүй мүү гэд тэг сэтгэл зүйч мэтэр явж байгаа. Тэг би шууд хэлсэн. Би муухай хүн юм шиг надад санагдаад байна. Одоо ингээд биний тань дээр ирээд ингээд ярьж байгаа нь хүртэл би ингээд худлаа танаар магтуулах гээд ингээд яриад байгаа юм санагдаад байна. Гэт ингээд өөртөө танилцаж эхэлж байгаа. Тэгээ юу ярих гээд би өөртөө танилцчих гэж эхэлчихв. Яг сүнсний зорилгын талаар ярьж байна тийм. Тийм. Тэгээд сүнсний зорилго нь тийм гэсэн. Дандаа ингэж сурсан юм аа заавал хуваалцаж явах хэрэгтэй. Тэр үедээ чи илүү аз жаргалтай байна. Яагаад гэвэл бид нар яг тэр сүнсний зорилгоо биелүүлээгүй цагт ямар ч аз жаргал, ямар ч одоо тий сэтгэл ханамж, ямар ч эд баялаг бидний аз жаргалтай болохгүй юм билэ. Миний сүнсний зорилго болохоор би хүүхэд эмэгтэйчүүдтэй ажиллах юм билэ. Түүнээс биш миний одоо олон хүүхэдтэй болох ч юм уу, үнэхээр сайхан гэр бүлийн амьдрал, ажил, бизнес доктортай байх энэ юусоо биш. Би хүүхдүүдтэй ажиллах, эмэгтэйчүүдтэй ажиллах үедээ л үнэхээр их аз жаргалтай болоод надад ингээд жигүүр урахчдаг. Тэг хүүхэд харахаар хөөрхөн санагддаг. Ямар сандал айгүй хөөрхөн ингээл гоё охтууд одоо манай Руби ч байна те би битээр подкастны эхлэлд ярьсан. Ямар хөөрхөн юм бэ гэл нүрээ нийлээл ингээ хүүхэд ингээл харж хайрлцгаар л би айгүй гоё санагддаг. Зүгээр ингээ хажуугаар зурсан машины хүүхдүүдтэй хүртэл ингээл мэдлэл өнгөрөхөөр айгүй хөөрхөн аз жаргалтай. Тэдний ирээдүйн рүү ямар нэгэн зүйл хийхэд би өөр аз жаргалтай. Одоо ч гэсэн ингээл отонтой ээж, жаргалтай ээж те хуримтлалтай ээж гэл ивентүүдийг би хийгээд байгаа нь ер нь эмэгтэйчүүдтэйгээ ээжүүдтэйгээ ойр бай тий энэний цаана хүүхдүүд байгаа ээж хүн 1% өөрчлөгдөд хүүхэд 100% өөрчлөгддөг. Учираас яг одоо тэр баримтлалаар би ээжүүдтэй ажиллаж тэр хүүхдүүдтэй ч гэсэн ингэж ажиллахыг хүсэж байгаа. Цаавраа ээжүүдэд одоо оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа нь хүүхдүүдэд бас ингэ хэрэгтэй. Тэр ээж хүүхдтэйгээ зөв харьцах, уурлахгүйгээр ямар арга замаар хүүхдтэйгээ харилцах ёстой. Хүүхдийн сэтгэл зүй гэдэг зүйлийг гэмтээхгүйгээр хүүхдтэйгээ яаж харилцах юм тий ирээдүйд яаж өөртөө итгэлтэй амьдрал бэлтгэгдсэн нэг юм байлгах хэвээр өвдөгч хүмүүжүүд нь хэрэг юун дээр анхаарах хэвээр гэдэг ч юм уу тэр зүйлсийг мэржлийн хүмүүсээр дамжуулж ээж нарт өгж байгаа л доо. Та өөртөө яаж цаг гаргадаг вэ нэрээ? Одоо хүүхдүүдээсээ тусдаа, нөхрөөсөө тусдаа, ажилласаа тусдаа. Me time тий. Тийм, яг энэ ганцаараа байхдаа юу таныг аягүй аз жаргалтай тайван болгодог. Би ингээд дуу хөгжим сонсохоор маш гоё мэдрэмж авдаг. Яг ингээд дотор хүн маань баярлаад тагаа ингээд бүр мэдэрдэг. Шинэлэг гоё аялах уу, гоё мантра тий ингээд сонсохоор тэгээл өөртөөгөө хамт хоёулахнаа ингээд байхдаа бясалгах дуртай. Тэр үед ингээд үнэхээр баясдаг, баярлдаг. Чи энэ хороо дэрийг ингэх гэж ирсэн юм бэ? Өнөөдрийн энэ амьдрал чинь чиний хүссэн амьдрал юм байна гэд дандаа талархах дуртай. Тэр үедээ маш их аз жаргалтай яг бас нэг 5 настай жоохон охин болоод хувирчдаг. Ер нь өөртөө цаг гаргах дуртай. Өөртөө цаг гаргаж ээж, өөрийгөө хайрлаж ээж, дуртай зүйлээ хийж ээж. Тэндээсээ одоо цэнэгдэгддэг гэх юм да. Тэгээ бас хүүхдүүдэд цаг гаргах дуртай. Хүүхдүүдтэй гадуур болцоод зугаалаад явах. Би жинхэнэ хийх ёстой юм а хийж чинь гэл нөгөө хэдтэйгээ байхаар маш гоё байдаг. Тэг яг ачаал ихтэй үед бол хүүхдүүдэд цаг гаргаж чадахгүй болоод ирэнгүүт чаахан юм сэтгэл дунаар яваад байдаг. За би хүүхдүүдэд л цаг гаргах ёстой шүү. Номер 1-т миний гэр бүл хүүхдүүд гэл. Манай нөхөрч гэсэн за хоёулангийн болцох цаг болсон байна. Хүүхдүүдэд цаг гаргая гэж надад сануулдаг. Тэгвэл би ингээд өдрийн скечюл бол ингээд фул байна штэ тий. Тэгэнгүүт амжихгүй тохиолдол байгаа. Дунд нь нэг хундан гээд ороод ирэнгүүт өө тийм штэ гэ тий би савсарлага авч чаддаг. Та сая мантра гэлээ штэ. Одоо жишээ нь ямар мантра вэ? За сүүлийн үед бол би жаахан рекигээр бясалгаад реки мантранууд сонсож байна. Тэгээ дуу хөгжмөр дамжуулж сүнс манаас их баярлдаг болохоор яг жаахан мантра сонсоод өөртөө л бясалгахыг хүсдэг. Тэгээ хүмүүс нөгөө бясалгаад ихээр айгүй томоор бодоод идэв штэ. Бясалгах нь ихээр заавал нэг орчин байх хэвээр тий. Би бол бааныхаа өрөөнд л бясалгадаг. Өөртөө нэг гой халуун баан бэлдээл тэр баан маань миний энергийг цэвэрлэх амин тостой маш гоё давстай тий. Тэгэл тэндэл айгуу гоё бясалгалаа хийгээл тэр үедээ 20 минутын дотор сайхан маск тавиал. За өөрчлөлтөж яхан баймаар бол дуртай ном уншаал. Энэ миний хувьд бол маш чухал me time маань болж чаддаг. Би энийг ямар номноос уншлаа мартчихжээ.
бясалгалын тухай Eat Pray Love гэдэг ном байгаа. Eat залбир хайрл гэдэг ном. Тэр номон дээр яг гол дүрийн эмэгтэй эхлээд ингээл Балид очиод бүр яг жинхэнэ бясалгалын төвд нь очиод марга барилтаа ингээл бясалгал хийж байгаа байхгүй тэдэн цаг маг ингээл олон төрлийн нэртэй. Тэгээд дараа нь хаашаа очлоо доо. Биш энэтхэгт тийм бясалгал хийсэн байна. Яг нөгөө юм ингэдэг. Тэгэхээр дараа нь Балид очсон чинь Бали бөө ингэж хэлсэн гэсэн. Өө наад ийм сүртэй мөртэй яг заавал ингэж ийм үг хэлээд ийм бясалгах бишээ. Зүгээр нүдэ анаа л инээ. Наа чин бясалгал гээд. Тэгээ би тэрийг ингээд турш үзсэн байхгүй юу? Унтчихтай зүгээр нүдэ анаа инээсэн чи бүр дандаа гой бодлоод орж ирээ болдгоо. Кино шиг ингээд нэг хөвчлөлтэй юм ярих уу? Би нэг өөдөө дээр нүрээ бодолчоод нэг засис скрийн арын байранд өөдөө студ байдаг байлаа. Сайхан штэ. Тэгээд тэнд ингээ машин дотор ингээд бясалгаа сууж идэг байхгүй юу? Нүрээ бодолч аягүй хөрхөн гоё болчоод бясалгаад ингээ суучсан чинь нэг хүн хаал цонх тахж байна. Ингээ харсан чинь доо чин саран твэгч. Яасын миний хөрхөн яасын уйлсан юм уу гэд уйлаагүй бясалгах чинь гэсэн чинь за гэд аягүй хурдан ойлгоод явжсэн. Тэгээд машин дотроо ч юм уу ер нь байгаа орчиндөө бясалгаа сурчих хэрэгтэй. Богино хугацаанд тий. Тэгэхээр тэр чинь ингээ цаавал орчин бэлдээд ч юм уу. Зүгээр л нүдэ анаал нэмсгэлэх яг үнэн багхгүй юу? Тэр надад тест айгүй нөлөөлсөн шүү дээ. Өрдөөс муухай морж ирдэггүй. Тэг угаасаа нөгөө нүрийн булчин чинь шууд нөгөө тархитай холбогддог. Инээвэл хүчээр ингээд тархин наад жаргалтай байгаа юм байна гэх нөгөө гой даавруудаа ялгуулдаг. Тэгж нүдэ анд бясалгах үзэх хэвээр гоё юм билээ. Ер нь бол олон хүүхдтэй болоод ирэнгүүт яг ийм сонголт гарч ирдэг байхгүй юу? Аз жаргалтай ээж байх уу эсвэл ачаалал дарагдсан ядарсан ээж байх уу гэд. Тэр үед яах ёстой вэ гэхээр тэртээ түрүүний амьдралыг бид нөр өөрсдөө хүсээд дуудаад амьдралдаа энэ өөр хүүхдийг тий ингээд сонгоод ирүүлсэн учраас бид нар аз жаргалтай ээж конопиг дарахгүй бол бидний өөр хүүхдүүд бид нараар бахархах биш бүр ингээд цогтож өсдөг. Ээж шиг л болохгүй аав шиг. Ээж шиг л болохгүй. Миний ээж өөртөө цаг гаргадаг. Миний ээж өөрийгөө дандаа хойшин тавьдаг. Бидрийг очингууд цаашаа гэж төлөхдөг. Тим ээж байвал ямар харамсалтай вэ? Тэгэхээр тэр хоёр конопи нэг дээр нь дарах хэрэгтэй байхгүй. Жаргалтай ээж байх хувилбарыг сонгосон л бол тархиндаа ямар мэдээлэл өгстэй вэ гэхээр би жаргалтай энэ амьдралдаа би сэтгэл хангалуун байна гэд инээмсэглэх. Тэрхэн процессд тарих баярлаад энэ хүн жаргалтай байна штэ илүү их жаргая. Харин тийм өөр жаргалтай болох юм юу байна? Тийм. Яг тэгж ажиллаж эхэлдэг. Тэгэхээр бид нар өөрийнхөө өнөөдөр байгаадаа талархаж инээмсэглэж тий тэр тархиндаа тэр командыг өгч өдөр тутамдаа ажиллаж амьдарч чадах юм бол бүх хүн сайхан амьдрах боломжтой л гэж би боддоо шүү дээ. Би бол энийг ажлынхандаа байнга ярьдаг. За ийм байдаг шүү, тийм байдаг шүү гэх. Хэрэгжүүлээд явж байгаа хүмүүс аягүй байдаг. Харахаар хайр хүрдэг. Тэр бүхнийг дараа нь ингээ жахан дүүнер маань ингэсэн шүү. Таны хэлсэн үг ийм байсан гэхээр надад аягүй гоё байдаг. Тэгэхээр би бас хуваалцах төрлийн хүн байгаа байхгүй юу? Одоо би бас ингэж яажсан. Хүүхэд ийм мундаг лаг хөдөлмөрч ээжийг хүсдэггүй хүүхэд аз жаргалтай ээжийг хүсдэг гэх. Яг үнэ. Аз жаргалтай гэрэлсэн өөртөө цаг гаргадаг. Гэхдээ одоо энэ бүхнийг ойлгоцсон байгаа юм чинь чадна. Маш сайн чадна. Тийм болохоор би охтуудыг яг ингэж боддог байхгүй юу? Өөрийгөө маш сайн бэлдээд аягүй сайн ойлголт аваад өөрийгөө таньж мэдээд дуртай зүйлсээ хийгээд тий хорвоо ертөнцтэй танилцаад дэлхийгээр аялаад тий сурыг гэсэн эзэмших гэсэн мэрэгчлээ эзэмшээд дуртай зүйлээ хийсний дараа гэр бүл болоод тий тэр үед энэ бүхнийг ингээ хэрэгжүүлээд байх юм бол туршлагатай сайн ээж байна. Тэгээ заавал төрсний дараа сэтгэл готролд ордог гэдэг байгаа шүү дээ эмэгтэн. Тэр яагаад тэрийг зөвөр даван туулж болохгүй гэж бид нарыг тэрийг ухамсарлаж ил та. За олон хөвт төрүүлээд ядраад ирнэ. Энэ процесс бол надад явагдана. Тийм болохоор би энийг яаж даван туулах вэ? Миний дуртай зүйл юу вэ? Би юу хийвэл жаргалтай вэ гэх тээ. Надад яг 5 дахь 2 ихрийгээ төрүүлээд манай 4 дахь 5 дахь гэсэн үг шүү дээ. Тийм сонголтыг гарч иржсэн л та. 2 хөвт зэрэг хөвөлг айгүй хэцүү. Тэгээд яг 2 ихрийн маань дээдлийн аймын маань болохоор 2 ихэр дүүн яг аймыг маань ой хүрэхээс өмнө 1 хоногийн өмнө төрсэн байхгүй юу? 12 сарын 21-нд аймыг төрсэн. Манай 2 ихэр 12 сарын 20-нд төрсөн. Тэгээл ингээл зэрэг хөвөлөл аймын дуйлал 2 томонч жоохон байдаг. Тэнгүүт ингээл харангуут за яах вэ? Бараг манай 2 дахь хүн ч мөөмө харамлаад байгаа юм чинь. Тэр үед мөөм идэх гээд мөөмө ингэж үнэртэй ш тайвширч унтдаг тийм хөвгтэйсэн. Тэгээд за би энэ үед ямар нэгэн дуртай зүйлээ хийхгүй юм болвол энэ бүхнийг ямар нэгэн байдлаар өөрчлөхгүй юм бол би ингээд хүүхдүүдийн энэ байгаа байдал тийм энэ ачаал донд их сэтгэл готролд орох юм байна. Тийм болохоор даван тулахын тулд би юу хийх ёстой вэ гэд. Тэгээ 2 ихрийгээ 1 сар арай хүрээгүй байхад нь би симан влогийг хийгээд завгүй ээж болсон.
влог хийгээд бүр үнэхээр сонирхолтой байсан. Тухайн үед болохоор төвшөөд өлгөн хоёр маань шивэдэд хийдэг гэсэн. Тэгээд Mongolian Family гээд айгүй хөргөн хасаад байдаг шүү дээ. Тэр хэд маань Америкт влог хийдэг гэсэн. Тэгээд Монголд бол нэг влог энэ төр байгаагүй. Тэгээд зориглоод хатам ихчтэйгээ хамт хийсэн. Манай нөхрийн ихч миний бүх бичлэгийг хийж өгөөд монтажлаад. Тэгэл бүр үнэхээр ингээд тэрэндээ хөглөгдөөл ээж нар маань яа ингээд ядарч исэн чинь влог утсан чинь босоод ирлээ. Бүрстэ ингээ өсгийцгийн янзлаад босоод ирлээ гингүүт айгүй хөөрхөн санагдаад. Тэр ээж тэнд тийм гоё мэдрэмж авч байгаа юм чи ямар гоё юм бэ? Өшөө би юу хийх вэ? Миний чаддаг юм юу байгаа л би ямар хоол хийж чаддаг вэ гэд. Тэгэл ингээл мэдээллүүдэд хуваалцаад ирсэн. Үнэхээр жаргалтай болсон. Тэгээ би сэтгэл готрал гэдэг зүйлд ороогүй. Тэгээд энэ боломж бол хүн болгонд байгаа л гэж хэлмээр байдаг. Бусдад урам өгөнгөө та өөрийгөө сэтгэлээ явуулсан юм шүү дээ. Ингээд тэг гоё тойрог өсөлтсөн тийм. Бусдад туслаж байгаа тэг өөрт нь гоё ирээд. Яг үнэ өөрт маань маш гоё мэдрэмж төрж би цэнэглэгдэж бүр өглөө дандаа зоригтой сэрж байгаа юм чинь. За өнөөдөр ийм зүйл хийн. Ямар гоё юм бэ гэл. Тийм манай Busy Mom vlog чинь тухайн жилдээ social hub болоод тэг айгүй хөрх олон үзэгчтэй болоод маш хөөрхөн влог байж чадсан. Даанч тэгээд би 6 дахь хүүхдээ төрүүлээд влог хийж чадхаа байсан байдаг аа. Гэхдээ одоо ерөн буцаад тийм social media vlog контент руу орё гэж бодож байгаа юу? Эсвэл яг одоо карьертаа гал амтлагтаа илүү анхаарай гэж бодож байна уу? Манай хүүхдүүд болохоор одоо ингээ YouTube хийж эхэлж байгаа. Тэгээ би жаахан байгаа учраас нөгөө клик юусоо тавихгүй. Тэгээд ингээ хүүхдийн сонирхол бүр ингээ нөгөө хевлэдээ л баг тиймэрхүү зүйлсийн талаар ойлголттой ингээд хүүхд чинь хевлэд олдсон цагаас хүмүүжж байгаа шүү дээ. Лээж юу хийж юм бүхэлцэлтэй хамтаа авчраас яг л миний тэр бүхнийг авуулаад төрсэн байдаг манай хүүхдүүд. Тэгээд дунд хохин маань ээжээ скин кэр дээр YouTube-ийн маш гоё бичлэг хиймээр байна. Ээжээ би ингэмээр байна. Би хятад хэл яаж амархан сурснаа хуваалцмаар байна. Би найзуудтайгаа ингэмээр байна гингүүд би яалтчгүй охиныхоо хүсэл мөрөөдлийг бас дэмжмээр санагдаж байгаа. Тэгэхээр гэр бүлээрээс YouTube хийх бас бодолтой байгаа. Тэгээ миний цаг зав амжвал гэр бүлээрээ хийх баха. Хүмүүсийн дунд явж исэн таны талаар хамгийн худлаа сургалууд юу вэ? Тэгээд одоо яг бид нар болохоор нэг юм 2-3 сургал цуглуулсан байгаа. Оо за. Сэрсэл тоо. Тий. Тэгээд одоо таны зүгээс бас бас ингэж ярьдэн штэ гэж нэмээр юм байл хэлээрээ. Захиных нь болохоор өөрөө хүүхдээ төрүүлдэггүй, тэгчхээр төрүүлсэн гэд та түрүү хальт дурдсан штэ. Одоо энэ дээр энэ бол яг сүүлийн жилүүдэд гарч ирж байгаа тийм сургал. Тэгээд ялцчгүй л ийм зүйл явж байгаа. Тэгээд миний хувьд бол би уул нь бол сүүлийн хүүхдүүд дээр аль нэг гэж мэдсэ бол нуугаагүй ялцчгүй ингээл ажил хийгээл, лайв хийгээл, контент хийгээл явж илсэн. Тэгтээ яг ингээл бүр ингээл нэг хотын хийж ирэмсэн байгаа гэл ингээл нэг гэж мэдсэ ингээд харуулахыг хүсдэг. Ер нь хүүхдүүдээ бид нар хамгаалж явах хэрэгтэй штэ. Тэр бол ингээл нэг олон нийтэд ингээл бас яг хүн болгоны үзэл бодол өөр, зарим хүмүүст илгээж харуулж ин тий. Манай гэр бүл миний хань бол миний үзэл баримтлал бол хүүхдээ жахан хамгаалах талдаа ингээл олон нийтэд ч юм уу харлаад тахаасаа илүү зүгээр л өөртөө нандинж байгаа тэгээд төрүүлчих 90 сард төрүүлэх нь чухал байна л гэж боддог. Тэгээд яг 6 хүүхдээ бүгдийг өөрөө хийж төрүүлсэн. Гэхдээ ийм мэдээлэл явдагт жаахан сэтгэл санаа оруулчих гад байдаг гэсэн. Гэхдээ тэгээд миний хань л мэдчихээд би л мэдчихээд тий хорвоод маань мэдчихээд ингээд тараа заавал өгнө гэж бодох л албагүй болчихж байгаа байхгүй тэгэл ер нь өөрөө би бас нэг за би л өөртөө үнэнч байхад гэж боддог болохоор яг тэрүүрээ л за зүгээрээ зүгээр яг хаа тэгэл энэ төвшөнд бодож байгаа хүмүүс бол байж болно. Тэртээ тэргүй 100% бүгдээрээ цагаан байх боломжгүй шүү дээ энэ хорвоо ертөнц чинь. Тэгэхээр бас тэр хүмүүсийг ч гэсэн би бас ойлгоод хүндлээл окей гэл нэг тэрний араас хөөцөлддөг шүү. За дараагийнх нь болохоор гоо сайхны хагалгааны тухай. Одоо ингээд хаалгаа илгэсэн ингээл тий. Үнэ хаалгаа илгэсэн зүйл байдаг. Би гала амтлагт байхдаа хамраа өндөрлсөн. Тийм тэгээд тэрийг бүр хүсэж агаад гэр бүлтэйгээ ээж автагаа ярилцж агаад хийсэн. Тэгээд бас зөв юм хийсэн болов уу гэж боддог. Тэгээд яагаад вэ гэхээр би өөрөө тухайн үед яг хамрын ингээд байнгын өндөрлж бодох ч юм уу надад жахан төвхтэй тий. Тэрнээс илүү ингээд цаг хугацаа эмнэлт маань ч гэсэн энэ хамрын маань хэлбэр жаах өөрчлөлтүүд өндөр болцсон нь бол надад таалагддаг. Тийм тэгээд хаалганы тал дээр бол зөв гэсэн зүйлээ маш их хэтрүүлэхгүйгээр ингээд хэлэх юм бол бас нэг тийм одоо энэ бол мэдээж байж болохгүй зүйл гэдэг ч юм уу. Тийм одоо төрлийн бол хүн биш. Хүмүүс нөгөө тэгдэм л шүү дээ. Өөртөө итгэлгүй хүн л гаднах төрхөө өөрчлөлийг хүсдэг гэдэг. Энэ дээр та юу гэж боддог вэ?
Угаасаа бурхан бол маш гайхамшигтай бүтээдэг штеп хүн болгоныг. Одоо тэрийг өөрөө хүн хүүхдэд төрүүлэхээр л ойлгодог. Ямар хөөрхөн юм бэ? Хөл нь ямар хөөрхөн юм. Үнэр нь ямар гоё юм. Үс нь ямар гоё юм гэл тий гайхамшигтайгаар бүтээдэг. Гэтэл зүгээр урлагийн ч юм уу тайцны хүн болгоод баг зэрэг тийм өөрчлөлт бас хэрвээ шаардлагатай гэж өөрөө үзчихвэл тэрийг ингээд ганцудаа ч юм уу сонголт хийхийг бол би маш буруу зүйл шүү гэж бол бас хэлж чадахгүй. За одоо ингээд миний зүгээс болохоор нөгөө хүмүүсийн ярьдаг гэсэн зүйлүүд нь бол дуусчлаа. Таны сонсч ирсэн тань руу хамгийн хэрдэг гүтгэлэг байралт цуурхал чи тэгээдтэй ингээдтэй гэдэг юмнууд. Би нөгөө нэг сайхан Grove Entertainment-ийнхантайгаа уулзаад Гала амтлагийн Солонгос дахь тоглолтын штуркийг хийлгэсэн байхгүй юу. Тэгээ бид нар бүр ингээд жоохноос найзалцсан. Тэгэл миний хамгийн анхны ингээд 8 клипийг хийсэн байдаг байхгүй соло уран бүтээлийн. Гэхдээ бид нар ингэж ярьжсэн хідүүлээ нөгөө New Brilliant гэдэг клубд хээ ано дууны клипийг хийгээд өөр хүртэл зураг авсан чинь манай ингээд хоёр машин хоёлаа нөгөө үлдсэн байсан штэ. Тэгээ Grow Entertainment-ийн уудан болон ерөөлт хоёрын маань найруулагчдын маань нөгөө ээж аав нь хамт зурганд явдаг. Одоо хишгээгч талигаач болсон Чука ах маань ингээ хамт явдаг гэсэн. Тэгээд тэр хоёр маань ингээ бас машинаа хөлтсөнийг мэдхгүй бид нар ингээ өөрөөр гарч иржсэн байхгүй. Тэгтэл яалтчгүй тэр газар ингээд хоёр машин маань ингээ хоноод клипний зураг болоод тэгээ машин маань хөлдөөд бид нар өглөө 7 цагт утас ажил нэгдэнгүүт хүмүүс дуудаад машинаа халаалгажсэн. Тэгээ тухайн үед тэр процесс болсноос юу ямар яриа гарсан бэ гэхээр дуучин Ано New Brilliant клубын захиралтай ийм амргийн холбоотой гэдэг яриа гарч ирсэн. Тэгээ бид нар тэрийг сайхан Гала амтлагийн тоглолт 3 сарын 8-нд Солонгос улсад болсон. Тэрний яг шторкийг хийлгэж авах үед нэг саарл хувцастай хоёр хүн алхаал гэдэг чинь ногоон париктэй. Тэрийг яг хийж явахдаа яриад инээд болж исэн л та. Гэхдээ тухайн үед бид нар нэг имжлэгтчээд тэрийг мартчихад инээж байгаа боловч яг тэр залуу наснд бол аюу хэцүү байсан. Яагаад гэхээр тэр клубын захирал гэдэг ажиллаж байгаа хүн бол бас цагдаад ажиллаж исэн. Тэгээ аавтаа манаас танилуд гэж таарсан. Тэгээ аавынхаа танилтаа ингээд нэр холбогдоод явах нь надад бол аюу хэцүү. Тэгээ тэрийг бүр миний хайжууд нэг залуу бүр намайг жаахан багт бүр хэлэх үггүй болтол чи тэгээ эцтэй гэд хэлжсэн багтдаг юм шиг харж ирсэн юм шиг. Тэгээ би хүүхэд тахта залуу бахта ер нь ингээд хүний өдөөс нөгөө миний хийгээгүй зүйлийг ингээд ярьчаар би юу ч хэлж чадахгүй ингээд паникт ордог гэсэн. Би энэ хүний өдөөс юу ч хэлвэ гэд надад хариулт нь байдаг байсан байхгүй. Тэг би ингээ хариулттай болохын тулд аюу хөөргийг бас бэлддэг болсон. Тэгээд тэр бол миний амьдралд бас гүтгэлэг байсан. Бас нэг зүйл байгаа. Тэгээд тэр хүн бол бурхан болсон. Тухайд бол Монгол банкны захирал хүн байсан. Тэгээд төрсөн өдөр дээр нь очиж дуулаад бэр охинтой нэгээд найзууд байсан хүнийг одоо тээж ярьсанд бас их харамсдаг. Сайн байна уу гэд ч юм уу одоо ингээ баг ингээ гараа барьж үзээгүй хүмүүстэй холбдог тийм үе байсан л та. Тэгээд тухайд одоо сошиал гэдэг зүйлээс бол бичгэлээсэн баг та ингээл яаж байгаа ээж байгаа ингээл аав маавыгаа ингээл тий аав маа бас ингээл охиноос тэр үед хамгаалж байгаа штэ аав маань юм байна гэдэг ч юм уу их байсан баг. Тэгтэл тэгээд тийм боломж надад байгаагүй. Тэгэл яригдал өнгөрсөн. Тэгэл тэрийг бас үнэн гэж бодож идэг хүмүүс бас байдгийн билээ. Яагаад гэдэг эмэгтэйчүүд иймэрхүү сургалтыг өртдөг бол одоо нэг өөр нэг илүү баян хүнтэй явдаг, туслуулдаг, өөрөө юм цүнх авах чадваргүй хин нэгэн ах баян хүн л авч өгсөн байгаа. Ялангуяа ингээ урлагийн салбарт. Өөртөө үнэнч биш хүмүүс л тэгж ярьдаг байх гэж боддог. Өөртөө үнэнч хүн бол ерөөсөө өөрийгөө хуурч чаддаг байхгүй юу? Хүний нүдний даалдуур ч гэсэн бүхий л зүйлийг яг үнцэнтэй зөв хийдэг. Би бол өөртөө үнэнч байх дуртай. Нүдний даалд илүү хөдөлмөрлөж, нүдний даалд илүү зөв байх дуртай. Тэгэнгүүт тийм хүн өөрийгөө хизээч хуурдаггүй гэдгийг өөртөө үнэнч биш хүмүүс ойлгодгүй, үнэлдэггүй юм шиг санагддаг. Гэхдээ тэр бол тэртээ 20 жилийн өмнөх үйл явдал. Одоо л залуучуудын маань үзэл бодол, үзэл санаа маш өөр болсон. Бүхний айгүй өргөн цаар хүрээтэйгээр энэний цаана ийм шалтгаан байсан байгаах гэж хардаг болсон учраас би энэ Монгол улс маань залуучуудын улс орон болсон айгүй талархдаг. Бараг хүн алдаа хийсэн чи ингээ байлгүй дээ гэж бодож чаддаг болсон. Тийм болохоор тийм арай өөр төвшөнд хүлээж авч тийм юмыг бас ойлгож ухаарах нь ч гэсэн өөр байгаа учраас энэ цаг үед амьдарч байгаадаас их талархдаг шүү дээ. Гэтэ одоо ч гэсэн ер нь тиймэрхүү ажиглагддаг. Маш цөөхөн л дөө. Гэхдээ цөөхөн байгаа мөртлөөс яг хуу нэг тэгээд дайруул их хүчтэй дайрж байгаа. Тэ. Тэгэхээр тэрний цаана хин нэгэн маш их хэмтэрч, маш их гимтэж байгаа гэдгийг бас давхар тооцоолдог байгаарэ. Тэртээ тэргүй карма гэд зүйл байгаа.
Тийм болохоор бид нар хин нэгнийг заавал хорвоо ертөнцийн хуулиас давж шүүх ямар хэрэгтэй юм бэ? Хин нэгний муу мухагаар ярьснараа бид нар өөрийнхөө амьдралд өөрийн хоолой хүрдээ хаагаад өөрийнхөө зам мөрийг хааж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм муухай бодлыг өөртөө байлгах ч хэрэггүй. Би өөр хүний талаар бас муухайгаар бодох дурггүй. Тэрийг бас ингээд эргэн тойрондоо өөр хүүхдтэй бас ингээд ярих дуртай. Хин нэгнийг бид нэр ерөөсөө шүүх хэрэггүй. Тэр хүн өөрийнхөө замаар амьдарч байгаа. Магадгүй энэ хүн өнөөдөр муу хүн байсан ч хэдэн жилийн дараа маш сайн хүн болно. Тэр үе талх нь өнөөдөр тавигдсан байгаа байхгүй юу гэж ярих дуртай. Тэгэхээр нийтээрээ нэгнийгээс хит их шүүмжилж бүлийдэх хандлага бол таагүй. Бид нар айгүй цөөхүүлэх нэ. Нөгөө дайсан гадаа биш дотор байна гэдэг байгаа штэ. Бид нар нэг сэтгэлээр өхүүлээд байвал ямар харамсалтай вэ? Уул нь бид нар ч айгүй гайхамшигтай. Өв соёлтой, тусгаар тогтнолтой, гайхамшигтай улс оронд амьдарч байгаа ховор гентэй хүмүүс штэ. Одоо бид нар жаахан нэгэндээ хайртай байх хэрэгтэй. Мэдээ шүүмжлэх сэтгэл зүй, шүүмжлэх зүйлс байлгүй л яах вэ? Тийжээж сайжирж байгаа. Гэхдээ хувь хүнлөө хандсан, гуталцсан хүний хэрүүл хийдгээ ер нь байлгах хэрэгтэй. Яагаад гэвэл хөдөлмөр хийж байгаа хүн тэр зүйлсээ өөрөө авчдаг байхгүй юу? Юу би танаас нэг асуумаар байна. Тийм л да. Тэр яг одоо ингээд сошиал медиа дээр нэг юм сенсац болоод байгаа байхгүй юу? Нэг айгүй мундаг ютубер эмэгтэй нөхөртөө араараа тавилцсан. 4 сартай байжгаад Жирэмсэн байж байгаа дөө? Тийм, гадаад эмэгтэй. Тэгээд тэр залуу нь өөр охин руу ингээд чаталцсан. Тэгээд тэр эмэгтэй болохоор бүр яг эмэгтэйчүүдтэй зориулж өгдөг бидэг байхгүй юу? Өөртөө хайртай бай, өөртөө ихтэй бай, хин нэгэн чамааг үл хүндэтгэх, хин нэгэн чамааг дээрлэхийг битгий хүлээн зөвшөөр гэдэг. Тэгээд тэр эмэгтэй ингээд араараа тавилцсан. Тэгээд ингээд бөө юм болж байгаа. Тэгээд тэрнээ би бичлэг хийсэн. Тэгээд яг зөвхөн тэр араар тавилцсан зүйл дээр. Тэгээд ер нь эрэгтэй хүн яга араар тавьд юм бэ гэд. Тэсэн чинь тэр бичлэгийг маань ер нь аль ингээд бүх ирчүүд араар тавьдаг, бүх ирчүүд сонин ингээд жоохон ойлгох гээд байгаа тийм хүмүүс хит байсан байхгүй юу? Тэгээ би уг бичлэн дээр хэлсэн. Ер нь тэгдэг штэ энэ хандлага нь бүгдээрээ л хуурна гээл тий. Тэгээ би уг бичлэн дээр хэлсэн. Бүх эрэгтэйчүүдийг гэж хэлээгүй шүү. Зүгээр энэ бичлэгийн гол дүр нь ийм зүйлтэй ятсан. Тэгээд яга эрэгтэй хүн араар тавьдаг гэдэг тухай ингээд ярьж байгаа гэд. Тэгээ та түрүүн болохоор айгүй гоё юм ярьсан. Манай Монгол эрчүүдтэй айгүй гоё штэ тэр гадаад эрчүүдийг бодвол гэд. Тэгээ тэр өнцгөөс таныг ингээд яриулмаар байна. Миний бодлоор болохоор би Монгол эрчүүдийг бүр эр хүнийг айгүй хүндэтгдэг. Гэхдээ тэрийг одоо ингээд сошиалаар яриад байнга ингээд ийм шүү, тийм шүү гэхээсээ илүүтэйгээр амьдрал дээр яг хэрэгжүүлээд өөрийнхөө сонгосон эр хүнийг ингээд үнэхээр хайрлаад явахыг хүсдэг. Гэхдээ хайрлах гэхээрэл бүх зүйлийн өмнө ингээд бууж өгөөд ч юм уу байх биш шүү дээ. Эмэгтэй хүн өөрийнхөө үн цэнийг мэдрээд энэ хүн ийм зүйл дуртай дургу, энэ хүн яг ийм байдаг гэд ойлгуулчих юм бол ер нь эр хүн эмэгтэй хүнээс уйтахгүй шүү дээ. Ер нь бол яг нэг юм нэг жаахан өөрийнхөө үн цэнийг ойлгоогүй тий хичнээн хөөрхөн байгаад тэр өөрийнх нь үн цэнд болж чаддаг байхгүй юу. Тэр үн цэнд болгож байгаа зүйл бол яг би өөртөө ийм одоо ихтгэл үнэмшилтэй байдаг. Миний үн цэн бол энэ дээр оршдог. Би энийг ингэдэг тэрийг тэгдэгэ маш сайн ойлгуулж чадаж тий байх юм бол эрэгтэн энэ хүн ийм юм байна гэд илүү ихээр хүндэлдэг. Нөгөө нэг сайхан царайнаас 3 минутын дотор уйддаг гэд тий. Харин үнэхээр гайхамшигтай сайхан оюун ухаанд бол 30 жил жаргадаг гэдэг үгэнд бол би итгэдэг. Тэгэхээр эмэгтэй ухаантай байх нь хөөрхөн байхаас ч илүү зүйл. Зөвхөн өөрийн гоо сайхан гадаад төрхөндөө ерөөсөө 100% ихтгэл үнэмшлийг өгөхөөсөө илүү өөрийгөө үнэхээр сайхан ухаантай эмэгтэй л байлгах хэрэгтэй. Ямар үед ямар байх хэвээр тий. Эр хүний оюун санаанд хэрхэн яаж орших уу гэдгээ өөрөө мэддэг байх хэрэгтэй. Тэр цагт бол Монгол эр хүмүүс үнэн ч байж чаднаа. Тэнийг бас би өөр амьдрал дээрээсээ харж байгаа. Өөрийнхөө эцэг ихтэр, өвөө эмээдэр, өвд эцэд ч ингээ хараа явж байгаа. Манай өвд эцэд салсан сарнсан тийм зүйл ерөөсөө байдаггүй. Тийм. Энэ бүхэнд нь ч талархаж явдаг. Тэгэхээр тэр үн цэнийг маш сайн хадгалах хэрэгтэй юм шиг. Манай нөхөр битэрийн доорч гисэн бас одоо тийм үгийг амнаасаа гаргамааргүй юм л та хүмүүс нэг л өдөр бас мас гэл нэг тиймэрхүү юм бичдэг тий. Тэгэхээр нийгмийн хандлага нэг тийм байгаад байгаа байхгүй. Яагаад бид нар ийм гоё сайхан үн цэнтэй амьдралаа ямар нэгэн хөнгөн хийсвэр жаргалаар сайлгах хэрэгтэй юм бэ? Энэ анхны амьдрал, энэ анхны хайр өөр хүүхдийг гүйцэх ямар ч зүйл байхгүй шүү дээ. Магадгүй эхний тэр гоё сайхан эмэгтэйг хайрлаг өмнө дараагийн эмэгтэйгийн гоо сайхнаас дахиад нэг л өдөр уйдна. Тийм болохоор залуу жахаа охтууд маань, хөөрхөн охтууд маань амьдралын хайнаа сонгохдоо маш ухаалаг сонголтыг хийх хэрэгтэй. Тийм гоё эцэг эхийн хайр дунд өсөж хүмүүжиж тийм гоё гоо сайхныг бүрдүүлж авч явж яагаад хүний 2 дахь 3 дахь болох ёстой юм. Өөрийгөө их нандинаж хайрлаж үн цэнээ мэдэрч сонголт хийх юм болвол
илүү чамайг нандинаж хайрлаж ирээдүйд үүсэх эрсдэл хүртэл багаснаа. Энийг л би хөөрхөн охтуудтай хэлмээр байдаг. Тэгээ нэг л амьдрын штэ. Нэг л амьдрах юм чи юу ч идэж уусан яадгийн, яаж ч амьдрсан яадгийн, хэд ч салсан яадгийн гэдэг зүйлтэй би ерөөсөө санал нийлдэг. Харин нэг л амьдрах энэ үн цэнтэй амьдралдаа яагаад зөв амьдарч болдгүй юм? Яагаад зөв сайхан үр одоо тий амьдралдаа тарьж болдгүй юм? Үр хөвгтөө сайхан өсгөө, нүүр бардам хинээс жичиж имээхгүй ил толд амьдраад хац жаргалыг бүтээж болтгүй юм бэ гэдэг зүйлийг ярмаар байдаг. Тэгээ би ер нь бас боддоо штэ төр засгийг удирдах хүмүүсээ ч гэсэн зөв сонгох хэрэгтэй. Гэр бүлийн амьдрал нь тогтвортой ах хэрэгтэй. Гэр бүлээ хайрлсан, гэр бүлээ хуураагүй хүн бол цаашаа зарим зүйлстэй ч гэсэн үнэнч байдаг. Гэр бүлээ хуураад гэр бүлдээ ингээд хатуу хандсан үнийг би мянга маш мундаг байлаа ч гэсэн тэр хүний нийл зөв талаас нь харах гад зөвтгөж бодож бас чаддгүй. Гэхдээ бас ярьдаг л да хүмүүстэй үнэхээр болохгүй болоод уучраас ингэчлээ гэд. Тэгэхээр мэдээж тэр хүмүүсийг бас буруутгах байгаа юм биш. Гэтэ ирээдүйд сонголт хийж байгаа залуучуудтай, охтуудтай хандаж хэлэхэд бол ер нь юм байдаг. За тэгээ асуултын төгсгөл нь байлаа. За хууралт бол юм байна тий. Монгол залуучууд гадаад залуучуудаас ялгаатай ийм гоё гэсэн одоо ирчүүдийг гоё магтъя. Яг үнэ. Маш гоё халуун дотн хүмүүс байдаг гэж би боддог. Маш гэр бүлсэг. Энийг шиг мэдрэмж нь үнэхээр өндөр. Учираас хүүхдүүдтэй үнэхээр хайртай байдаг монгол залуучууд маань. Тэгээд эхнэрээ ч гэсэн их хүндэлдэг. Маш хүндэлдэг. Одоо жишээ нь ингээл харж байхад миний эргэн тойронд байдаг найзуудын маань гэр бүлийн ингээл уур амьсгалыг харж байхад эхнэр нь ингээл хордлоготой байл баг хордлого нь ингээл сэтгэл санаагаараа даван туулаад тэгээд сэтгэл готролд орох гэдэг байл тэрнээс нь урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг аваад хүүхдүүдтэй хамт өсгөөл эхнэрийгээ аягүй их ойлгодог тий. Тэгэхэд гадаадд байгаа зарим найзууд маань хэлдэг байхгүй. Энд ингээд гадаад хүнтэй суунгууд ингээд дейт хийлэг гэхэд баг тий болцлоо гэхэд төлбөрөө хуваач төлнө. Яг хоо зарим талдаа шудраг баг. Тэнгүүд ингээ гэр бүлийн амьдралтай ингээд явангууд чи одоо энэ удаад ингээрээ би энэ удаад гэртээ ийм юм зориулсан чи заавал тэгэрэй гэдэг ч юм уу ингээл нялх биетэй байх үед нь ч одоо өндөр шаардлага тавьдаг ч юм уу ийм жахан хүүтэн байдгаа гэд. Гэтэ бүх хүн хорвоо ертөнцийн бүх хүн адилхан биш. Янз бүрийн амьдралаар амьдарч байгаа гадаад хүнтэй гэр бүл болоо сайхан амьдарч байгаа хүмүүс ч гэсэн байгаа. Зүгээр би монгол хүн учраас өөрөө монгол одоо тий хүнтэй гэр бүл болсон учраас гадаадгаж ярихын тулд энийг бас жишээ олгож яж магадгүй шүү. Тэгээд монгол эр хүмүүсийг үнэхээр хайрламаар байдаг. Монгол эр хүмүүсийн дотор байгаа тэр галыг жаахан сэргийгээд өгөх юм бол гайхамшигыг бүтээн. Үнэхээр нөгөө ухаалаг эмэгтэй хүн төхрөөрөө гайхамшигыг бүтээлгдэг гэд би нэг ном дээр бас бичсэн байдаг л да. Тэгээд тэрэндээ үнэхээр ихтгэл үнэмшилтэй байдаг. Эмэгтэй хүн чинь ингээд бас эр хүнийг тий залж явдгийм байна л да тодорхой хэмжээнд. Тэгэнгүүт тэр эрэгтэй хүний дотор байгаа тэр гайхамшигтай шинж чанарууд нээгддэг. Заримдаа эрэгтэй хүмүүс өөрийгөө ч гайхдаг гэж байгаа. Нээгдсэн чанартай надад ийм их хүч байсан юм уу? Би энийг хийж чадах байсан юм уу? Тэгээ тэр сайн сайхан явж байгаа амжилттай явж байгаа хүмүүсийн цаана бас л уур ухаантай эмэгтэй хүн байгаа байхгүй юу? Тэгэхээр охтууд эмэгтэйчүүд бид нар өөртөө итгэх хэрэгтэй. Бид нар хүний сайн сайхан чанарыг одоо нээн гаргаж чадна. Зүгээр л нэг амьдрал нэг жижигхэн бэрхшээл тулгарангууд яасан хэцүү юм бэ? Ямар хэцүү юм бэ гэл. Угаасаа хоёр өөр орчинд өсөж төрсэн хүмүүс чинь өөр байх нь аргагүй шүү дээ. Зарим үед хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ. Тэр хүн бидний өөр байгаа байдлыг хүлээн зөвшөөрч өгдөө шүү дээ. Тэгэхэд бид нар яагаад хажууд хэрэгтэй хүнийхээ өөр чанарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа? Тэр хүний хүмүүжил өөр шүү дээ. Тийм болохоор хүлээн зөвшөөрчгээд бүх юм амар шүү дээ. Чистэ юм байх хэрэгтэй гэдэг өндөр шаардлага тавихаас илүү энийг хүлээн зөвшөөрч ойлгоч. Тэр гэр бүлд хамгийн ухаантай нь буулт хийдэг гэдэгт би итгэдэг. Тэгээд бас нэг солонгос улсын нэг сэтгэл зүйч бас тийж ярьсан байдаг. Гэр бүлд маргаан гарах юм бол хариу бүрөө болохоос өмнө нэг уучлж тэр асуудлыг шийдэх хэрэгтэй. Дамжруулах хэсгүй. Тэгээ манай гэр бүлд бол хурдан уучлалын илүү хайрлаг гэдэг ураа явдаг. Ер нь бол муудалцах зүйл маш бага болсон. Тэг хүмүүс тэгдэг байхгүй. Таяр тийм муудалцахгүй болохоор сонирхолтой юу гэдэг. Гүн чи өөр хөөгөөд ажил төрөл хороо ертөнцтэй танилцах тий олон улсын хэмжээндээс ажиллаж бизнес хийж үзье. Биднэрт одоо суралцах зүйл байна. Яад байдна гэж, яад хоёр бизнесээ байдна гэж. Харин ч одоо ингээд ярилцлагатай сууж байгаа ч юм уу, бичлэгтэй байж байгаа, ажилтаа байгаа үед ингээд хоёр бинийгээ санал сууж шүү дээ. Одоо миний дотор бол миний нөхөр байнга л хамт байд. Тэр үнлөө тэмүүлэлээ араал байж гин. Одоо нөгөө дуртай ном та сайн номод өрцсөн шүү дээ, номон дээр ингэж бичсэн байдаг. Эрэгтэй хүний галыг жоохон өдөөгөд өгчих юм бол гайхамшиг бүтээдэг гэд. Та одоо
дуртай номныхоо дуртай хэсгийг хуваалцвал яагаад тэр хэсэгтээ дуртай ингээд гоё уншиж өгөөд. За тий би номоо аваад ирсэн маа гаргаж болох уу? Болно шүү дээ. За тийм. За энэ сизний бас надад энэ нэг агуулга нэг таалагдчихээн л да. Дуртай номныхоо нэг хвшлэлийг бас ингээд утга агуулгыг хуваалцах гээд. Тэгээ миний энэ нэг тод гэрэлтэх бүсгүй гэдэг нэг ном байгаа. Философи ухааны доктор хоёр найзтайгаа хамтарч биччихсэн. Тэгээд гэр бүл судлалын бас айгу өндөр төвшний мэдлэгтэй хоёр найзтайгаа хамтарч бичсэн учраас энэ ном манаас залуу жахаа охтуудад маань гарын авлага болоод ч юм уу тий эрүүл ямар сайхан бэ л гэж бодсон. Тэгээ бас нөгөө хуваалцах зүрх сэтгэлийн дээрээс цогцлол тийм гаргаж ирсэн. Тэгээд энэ дээр болохоор би нөгөө хамгийн сүүлийн бүлгийг нь болохоор ингэж нэрлсэн байдаг байхгүй юу? Нөхрөө хэрхэн хамтрагч болгон хүмүүжүүлэх вэ гэдэг. Тэгээ одоо насан турш хүмүүсийг хүмүүжүүлнэ энэ төрөөр бас жоохон өөр сонсогдож магадгүй. Гэхдээ би өөрийнхөө аав дээр ч гэсэн харж лээсэн л да. Манай аав ингээ 50 настайдаа хүүхэлтэй л үзээд байдаг гэсэн байхгүй юу? Яал жоохон хөвчий. Тэгэл нийслэл салаад хийчихээр ингээ шүн босоод яг ингээ хөршрүү талгаа ижил жоохон хөвч ингээ нийслэл салаад идэл миний охины салаадгүй юм амттай шүү гэ. Тэг би аав харахаар аав ямар жоохон хөвч юм бэ гэж боддог байсан. Уул нь бол амьдрал дээр айгу мундаг хүн байгаад нь штэ бидний хувьд. Тэгэхээр эрэгтэй хүн бол бас зарим талаараа хөвчиг байдаг. Тэрийг бид нараас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид нарт ч гэсэн тэр 5 настай жаахан охтууд байгаад хаад яагаад эрэгтэй хүний дотор тэр 5 настай жаахан хүү байх боломжтой шүү дээ. Тэрийг нас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү гэд энэ одоо бүлгийг бас оруулж гисэн. Тэгээ энд нөхөртөө тусалдаг эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ гэд ийм хэсэг байгаа. Энэ дээр би нэг ишлэлийг бичсэн байдаг. Ухаантай эмэгтэй нөхрөөрөө гайхамшиг бүтээлгэх боломжтой гэд. Тэгээ нөхөртөө ер нь тусалдаг, урам зориг өгдөг эмэгтэй байхыг хүсдэг. Туслана гэхээр л одоо ингээл ажил бизнес руу н оролцоод ч юм уу тий. Чистэ юм байх хэрэгтэй гэж бүх зүйлийг нурдуур нь ороод хийх биш шүү дээ. Урам өгдөг, шаардлагатай үед нь дэмждэг. Ер нь тэгээ эрэгтэй хүний бас хайрын хэлийг олоод мэдчихвэл их зүгээр. Манай нөхөр бол бас ийм үг хэллэг, сайхан үг хэлгээд урамшдаг, хайрын хэлтэй учраас би бас энийг оруулж өгсөн. Тэгээд хэрвээ зөв сайхан залж чадах юм бол хүн болгоны дотор гайхамшиг байгаа байхгүй юу? Тэгэхээр зарим тохиолдолд ингээл нөгөө сошиал дээр оруулж байгаа контент энтер дээр маань ингэж орж ирдэг. Ураа алба аягүй сайн нөхөртэй учраас л ингэж явж байгаа өнөөдөр. Сайн нөхөртэй юм чинь, сайн хантай юм чинь аргагүй гэлээдэг. Тэгтэл битүүрийн сайн сайхан байгаа нь өнөөдөр битүүр хамтдаа бие бинийгээ бүтээсний үр дагаварт гарч байгаа. Би ганцаараа байсан бол өнөөдөр ямар эмэгтэй байх байсан юм? Миний айн надтай уулзраагүй ганцаараа байсан бол ямар байх вэ? Гэтэл битүүр хамтдаа бие бинийгээ бүтээж байгаа тохиолдолд хин нэний ч юм уу? Та ялангуяа эмэгтэй хүнээс үн цэнийг булаагаад сайн хантай учраас ингэж явж байгаа гэдэг ч юм уу. Тэр зүйл дээр бас би ингээд жаахан өөрийн байр суурийг хэлчмээр байдаг. Өөрийн үн цэнээ мэдрээ бүсгүйчүүдээ. Бид нар ингээ ганцаараа байсан сайн сайхан амьдрах боломж байдаг. Мэдээж бид нар хамтдаа нэг сайхан зүйлийг бүтээж байгаа. Тийм болохоор зөвхөн би сайхан ханьгүй учраас ингэж амьдарч байгаа гэж өөрийгөө битгий бодоорой. Энэ бол хохирогчийн бас сэтгэл зүй шүү. Чи ганцаараа байсан сайхан амьдарч болно, хантайгаа сайхан амьдарч болно. Энэ бүх боломж сонголт бидэнд байгаа л гэдгийг хэлмээр байдаг. Тэгээд нөхөртөө бас урам зориг өгж байгаарай. Жаахан зүйлд ч гэсэн урамшуулад тэр сайхан үгийг хэлчихэд биднээс яг юу унах юм бэ? Тэ? Хайртай хүндээ бид нар яг хамт байгаа цагтаа л хэлэхгүй бол алдсныхаа дараа ч юм уу ингэдэг байжтэй гэж бодоод бид нар юу ч өөрчлөхгүй шүү дээ. Тэгэхээр сайхан үгэнд битгий харан бай. Хурдан уучлаад илүү их хайрладаг байл гэж хэлмээр байна. За баярлалаа. За баярлалаа. Одоо бас энэ сизон дээр дахиад нэг юм онцгой хэсэг байгаа. Нэг жилийн дараах өөрөөсөө асуух асуулт шил өөртөө хандаж хэлэх үг. Тэр таны камер вэ? Өө ямар гоё. Нэг жилийн дараа өөртөө хандаж хэлэх үг. Эсвэл өөрөөсөө асуух асуулт. За би бол яг одоо хоёр зорилтыг яг өөртөө тавьсан байгаа. Тэгээд квант физикийн талаар маш сайн судлах. Энийг яг бүр мэргэжлийн төвшөнд судлах. За тэгээд буддийн философиор бас нэг юм зэрэг ахиулчмаар байгаа. Тэгээд магадгүй дараа жил те өөрөөсөө асуувал за уран альбом минь квант физикээр бас суралцаж амжсан уу? Буддийн философиороо сургуультай ороод суралцаж байна уу гэж асуумаар байна. Өөрхөн охтуудынхаа яг хүслийн дагуу контентыг хийж өгч амжсан уу? Охтуудтай хамт одоо төлөвлөсөн зүйлсээ хийж чадж байгаа юу гэж асуумаар байна. Яагаад вэ гэхээр охтуудтай амлалт өгсөн байгаа. Хүүхдүүдэд өгсөн амлалтаа биелэх айгүй чухал те. Бүр хамгийн чухал.
Ер нь нөгөө нэг жаахан ингээд зарим хүмүүс хэлээд байдаг шүү дээ. Хүүхэд айгүй ста нэрээ юу шүү нэг л хатаа шүү гэх тий. Тэр чин тийм биш байхгүй. Тийм цэвэр зүр сэтгэлтэй, тийм ариун хүмүүс байгаа байхгүй. Үнэн ч хүмүүс байгаа байхгүй. Хэлсэн л бол заавал хэрэгжүүлэхийг хүсдэг. Нэг л юм ярьсан бол яг л тэрэндээ хүрэх хэрэгтэй. Тийм болохоор эцэг эхчүүдийг илүү хариуцлагатай болгодог хүмүүс хүүхдүүд шүү дээ. Тэг би нөгөө түрүүн ярьсан шүү дээ. Анхны хүүхэд маань ингээд төрөөд хаалгаанд орчингууд би тэрнээс хойш ингээд тис өөр ээж болцсон ингээд миний ухамсар гинт сэрсэн байхгүй юу? Их өөрөөр би хүүхдээ ахиж хизээч ингэж гэмтээхгүй хамрын ханиад ч хүрэхгүй байна гэд. Тэг ер нь бол сүүлийн жилүүдэд би ингээд уламжлалт ангаах ухааны талаар жахан судлаад хүүхдүүдтэй ер нь юм өгөхгүй ханиад хүрэхгүй энэ утаа өнөртэй орчинд ч гэсэн ингээд эрүүл байлгах тал дээр нэг анхаарч байгаа. Тэг хүсвэл болтгол юм байна гэдгийг амьдрал дээрээ ч гэсэн харж байна да. Гэр бүлт болгох амар хүсдэг чи бүр ингээд яг ихнээсээ амар гэдэг үг шиг бүр айдаг аа. Тийм амар зүйл биш. Эмэгтэй хүн ч аюу сонин штэ. Би өнөөдөр хөнөөр боддог охинтойгоо ярьжсэн байхгүй. Эмэгтэй хүн төрөнгөтэй л яг байгалийн инстинктээрээ хүүхдээ ингэж одоо хайрлах хэвээр ингэж хөвөлөх хэвээр хүүхдэд ийм инэрл хайрыг зориулах хэвээр гэдгийг шууд өөрийн тийм төрлөх зүүн сонгоор мэдэрдэг. Зүгээр нэг жаахан охин байж байгаа ээж болол яаж их өөрчлөгдөж байгааг нь харахаар бүр үнэхээр хайрламар байдаг. Тийм их хүч эмэгтэй хүнд байдаг. Тэгэд би энэ номон дээрээ бас бичсэн байдаг. Эмэгтэй хүн жирэмслээд энгийн үеэсээ 3 дахин их хүчтэй байдаг. Энэ ном дууссан л та ямар нэгэн сурталчилгаа би хийгээгүй. Гэхдээ эмэгтэй хүн ээж болоод маш их хүчээ нээдэг. Эмэгтэй хүнд өөрийнх нь төсөлж байгаагаас ч илүү хүч байдаг. Тэгэхээр айх хэрэггүй. Аз жаргалтай конопо дараад амьдрах юм бол тэр үлгэр жишээ хүүхдүүдийнхээ бахархал болсон ээж болох боломж охтууд болгонд байгаа. Баярлаа. Чимэн чаднаа. Хамаа чадна гэсэн чи чадах байхаа. Одоо хоёулынгийнх нь ингээд дайри дуусж гин сүүлийнхээ хуудсыг бичлээ. Урилга хүлээж авч ирсэн танд зөндөө их баярлаа. Урьсан бас маш их баярлаа. Тэгээд өнөөдрийн хөөрхөн тайцтай энэ хэсэгт ингээ хөөрхөн ягаан ертөнцөөрөө өөрийнхөө байсандаа маш их жаргалтай байлаа. Зөндөө олон гоё зочдыг оролцооч тий хүмүүсийг юм сайхан амраадаг, тий оюуны алжаалын тайлдаг ийм гоё подкаст хийж байгаад дахин баяр хүргэе. Олон дугаар хийгээрэй гэж хэлмээр байна. Тэгээд яг одоо энэ хөөрхөн бичлэгийг үзэж байгаа, энэ тэмдэглэлийг үзэж байгаа охтуудаа, хүүхдүүдтэй, хандаа, тэгээ гэр бүлийнхэндээ хайртай шүү гэж хэлмээр байна. Бүх зүйлийн одоо тий ард байдаг та нартай маш их хайртай охтуудтайгаа тун удахгүй амлалтаа биелүүлээд маш гоё аяллыг эхлүүлэх болно. Үзэж байгаа. Баярлалаа та нартай. Вау, бэлэгтэй юм уу? Бэлэгтэй. Амар гоё. Тасаа нөгөө бичлэг эхлэхээс өмнө домен долбомын цагааны гоё гэсэн штэ. Би таны гэртээ гоё тухтай, найзуудтайгаа хантайгаа угаарай гэж бодоод тэгээд сая тав дээр усан домен долбомын цагаан дарсыг бэлгэлж байна. Амар гоё юм бэ. Маш их баярлалаа. Би нөгөө жирэмсэн байх үедээ нэг класс вайн уух хэрэгтэй гэд хоолныхоо одоо мэрэгчлэлтэнгээс зөвлөгөө аваад тэгээд тэрнээс хойш юу баг зэрэг анхаардаг болсон. Тэгээд яг нөгөө ээж аавын хүмүүжил болохоор алкогольны төрлийн зүйл хэрэглэхгүй шүү гэдэг ч юм уу тийм нэг хатуу байр суурьтаас хүмүүжүүлсэн. Гэтэл маш зөв цохист хэрэглээ гэдэг бас амьдралд эрүүл мэндийг манаас давхар сахин хамгаалдаг юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд баярлалаа. Маш гоё аз жаргалтайгаар хүртэх болноо. Баярлалаа. Битэрийн аз жаргалтай цаг үе. Тийм. Ноцхон аз жаргалтай цаг үе. Cheers. Маш гоё цаг хугацаа бэлгэсэнд баярлалаа дүүдээ. Баярлалаа. Надад ч гэсэн үнэхээр гоё нэр төр ирэх байлаа. Илүү их хуваалцаарай. Ийм оюунлаг охин чинь зөндөө олон зүйлээ үе тэмдэглэндээ нэстэлтэй хуваалцаж амар гоё вэ гэж бодож байна. За баярлалаа. Хичээнэ би сэтгэлээр гавшигтай шүү. баярлалаа. Баярлалаа. Үнцэнтэй гоё яриа байлаа.